Морьд монголчуудын мөнхийн өмгсөл. Эрхэм хурдан морь сонирхогч үзэгч та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгая 7 хоног тутмын тодмогны подкастын маань ээлж дугаар хүрэхэд бэлэн болсон байна. За ямар ч тач уяачт маань одоо наадмын тов сонсоо сэтгэл санаа хөнгөн одоо сайхан байгаа ах гэж бодож байна. Тэгээд наадам урьдсан дугаарынхаа зочноор та бүхний хамгийн сайн мэддэг нэгэн хүнийг урьсан байгаа. Энэ хүн бол Төмнийх студийн захирал, хурдан морь тайлбарлагч Баатрин Гамбүрв. За тэгээс бидний урилгыг хүлээж авч студид маань хүрэлц ирсэн Гамбүрвтэй баярлалаа. За баярлалаа. Юуны өмнөөс одоо Тодмогна подкастыг одоо үзэн суугаа. Нийт Монголын ард түмэндээ бас удахгүй болох баяр наадмын хардын усвал 99 жилийн баярын мэндийг дэвшүүлье. Тэгээд бас подкаст гэж одоо энэ сайхан нэвтрүүлэгтээ бас сайхан шинэлэг нэвтрүүлэг одоо би бас нэлээд хэдэн дугаарыг нь үзсэн. Энэ сайхан нэвтрүүлэгтээ бас өөрөө оролцуулж байгаа та бүхэндээ бас баярлалаа. За баярлалаа шүү дээ. Шууд телевизийн өнгө гэдэг нь мэдэгдэж шүү. Дууны өнгө мөнгө бол одоо намайг чи бүр нам дараад. Энэ юу подкастыг хийснээс хойш бас өөрийгөө бас нэлээд анзаардаг болчихсон. За тэгээд наадмын тав гарцсан увечт маань ямартай ч одоо бас нэг тийшээ эргэчих шиг бодлоо. Тэгээ наадам болох нь болохгүй нь энэ чи өвлжин хаваржин тэжээсэн мордоо яах вүлээ гэдэг ингээд бас нэг хэцүү л агаад ах шиг байсан. Тэгээд Гамбүрв бас саяхан хөдөөгөр яваад ирсэн гэж байна. Ер нь увечтийн сэтгэл зүй ер нь ямар хуу байна вэ? Хаагур яв гэдгээс хоёлаа эхлээд ярилцъя. За ер нь наадмын тов сонсоод манай морныхын чинь гайг бас сайхан нэг сэргэлт аваад нэг бороо ороод нэг байгаль дэлхий сэргийж байгаа юм шиг тэр уяач чигсэн нэг бүтэн жил одоо нөгөө бэлдсэн морь уйн гэдэг чинь уяач үний бүтэн жилийн хөдөлмөр гэдэг чинь тий. Халуунд нь халдаг, хүүдэнд нь хордог. Ястай нөгөө 4 цагийн эргэлтэн хээрийн зэлхэн дээлэн гамдаана гэдэг шиг. Тэгээ яваад ирсэн нөгөө наадам байхгүй болохоор нөгөө мордоо тавьжиж болдгоо, айжиж болдгоо. Уралдах болов яах бол гэдэг ингээд нэг эргэл зэтэй нэг хоёрын хооронд гурвын дунд л байгаадсэн. Тэгээд наадмын сураг сонсоод бас сайхан өдрөг морь малаан бариад эхэлсэн, мордоо ёслоод эхэлсэн, уяа авлаандаа орчихсон. Тэгээ ер нь энэ жил чинь бороо хурцгсан одоо сая сүүлийн хэд хоног сайхан орчлоо шүү дээ, тий. Гэхдээ говь талаар ихтер бас жоохон гандуухан байна. Миний хувьд сая хэд хоногийн өмнө Дундгой аймгаараа нэг яваад ирлээ. Тэрний өмнө Увс аймгаар бас нэг Увсын тэр зүү хойдлын тэр Илжин халах сумд 5 тэсийн нутгаар 10 байдээ шүү. Тэгж нэг яваад ирлээ. Тэгээ хавар эртгэндээ энэ Дорнод Сүхбаатар, Дорногов тэргээ бас нэлээд явсаа. Хойшоо Хөвсгөлийн даргатын зэнкрот гарч орлоо. Тий. Тэгээ ер нь манай зүүн талынхан бол яг нөгөө морины соёл бас нэг арай түлхүү хөгжсөн гэдэг утгаараа мордон бол ер нь нэлээд бэлдээд байна. Бороо ногоож инжээ сайхан байсан болохоор Сүхбаатар ялангуяа Сүхбаатар аймаг халзан сум руу яаж их гарцсан. Тэгээ сүүлхэндээ Дорнод аймаг их сайхан болоод ер нь одоо тэгээ хаа сайгүй газар сайгүй мөр малаа уяад одоо төр улсынхаа наадмыг л хүлээцгээж байна да. Баруун тишээ бол газрын гарц ер нь хэр байна вэ? Баруун тишээ Увсын зүү байдлын хэдэн сум аштайхан байлаа. Тэгээ чин зүү хангаа, зүүн говь, баруун турун тэс сумаар орсон. Тэр тэс баруун турун зүү хангаа. Угаа зүү хангаа бишээ. Зүүн говь энэ хэд бол ер нь аштайхан байлаа. Тэгээ нөгөө хан өхний нурууныхаа ингрээр нааш ингээ ороод ирэхээр бол бас л гандуухан л хэлээ. Ер нь Увс аймгаас наашаагараа явхад ер нь ногооны бараа айхтар харахгүй лээ доод ортол. Завхны тосон зэнгэл нэг биендээ нэг арай эргэдэг байж таахан байл. Танаа нутаг. Манай нутаг энэ жилүүдэд уг нь сайхан зам болоод ирсэн тий. Манай нутаг энэ жил хүнд байна. Би сая баг ер нь бүх сумдаар нь явсан да. Ер нь л айхтар хэцүү шүү. Ер нь тэгээ ханш нэгээгүй гэж хэлэхээр байна шүү дээ. Бүх тийм үү. Ер нь айхтар хэцүү байна. Намрын нөгөө нэг байдсан чиг гэдэг юм чинь багхан байсан болохоор тэгээд хавран тэгээ ухтамж байхгүй. Ер нь тэгээ манайхан ийш тийшээ тараа нүг явцсан дөө. Сүхбаатар Дорнод руу бол Сүхбаатар Дорнод сайхан баг шиг байна. Тийм үү уучтай ярихад сайхан байна. Бараг хадлаа хатгаж болж байна тэр гэж. За зүүн тал сайхан баг. Ер нь Сүхбаатар бол эртэнтэй их сайхан болсон шүү дээ. Ялангуяа халзан сум. Тэгээ Сүхбаатар сум, Онгон сум, Асгад сум мэтэр чиг сайхан. Таныг одоо нэг онгонд явж явах чинь баг ногоо шазаж эхэлж юусэн байлгүй дээ. Тэгсэн газрын өнгөөрхөн болсон байсан. Байхаа ногоороо. Дорнод бол сүүлхээ ирдэ бороо ороод одоо сайхан болсон. Ер нь одоо яа жижигхэн зүүн тал руугаа төвлөрсөн. Энэ хавийн нөгөө хоттой ирсэн том сунгаанууд гардаг байсан бол энэ жил чи ер нь зүүн тал руугаа нэлээ алсханда сунгаа гарах төлөвтэй бол авчлаа шүү дээ. Тэгж байгаа баха. За тэгэхээр энэ жилийн тухайд бас өрмөц болж илээ л да. Наадам болохгүй юу гэдэг тухай хаврын уралдаан огт уралдахгүй байж байгаад улсын баяр наадамтай залгах чинь өмнө нь бол энэ чинь зөндөө олон уралдаанууд болчдаг учраас баяр наадмын өнгө ерөнхийдөө бас нэг прогноз гарчдаг байсан. Энэ жилийн тухайд бол тэгхгүйгээр байж байгаа улсын наадам болох гэж. За дээрэс нь
сүүлийн жилүүдэд тогтсон байсан хэв маяг өөрчлөөд 6 насны нэмэр уралдах тухай асуудал тогтоол гарчлаа тийм ээ уралдахаар болж байгаа шиг. Тэгээ энэ талаар өнөөч хэрхэн хүлээж авч гэнэ вэ? Таны одоо эргэн тойрныхан жишээлбэл за Монгол 6 нас уралдах гэж байгаа юм байна. Монгол мөр уралдахаар болж гэсэн таатай хэсэг байна уу? Эсвэл одоо бас яаж ялгаж уралдуулах юм бол маргаан битгий болох үедээ гэсэн хэсэг байна уу? Ер нь таны эргэн тойрныхан энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авч байна? За, эрэлий 6 насны тусдаа уралдах юм болов уу гэж л улсууд их асууж байна. Эрэлизээ яах вэ? Сэрвэний өндөр давцсан эрэлизээ яах вэ гэж л улсууд их асууж байна. Аргагүй үстэй бас тэгээд нөгөө үржил хийц улсууд чинь тэр чинь одоосор их хөрөнгө мөнгө зарцуулсан, цаг зав зарцуулсан байгаа. Тэгээ нөгөө уралдахгүй нь мэдэгдэхгүй. Яад байдаг уралдахгүй бол бас хэцүү те. Тэгэхээр тэгж их асууж байна. 6-наас хуучны одоо 3 өдөр уралдаад 4 дахь өдөр нь уяачтын баяр гэж үүдэг байсан бол энэ жил чинь бүр 6-наас болонгуудаа 2 өдөр уралдах гэдэг шүү дээ. 2 өдөр уралдах гэдэг юм шиг байна. Тэгэхээр нөгөө хуучин 6-наас нь уралдаад эрэлий 6-ын тусдаа уралддаг байхад бас нэг ялгаагүй л одоо шулуухан хэлгээд нөгөө эрэлий Монголын хэл ам айхтар их штэ тий. Тэгээ энэ жил нөгөө эрэлий 6 нас нь бүр байхгүй болчоор нөгөө хэл ам нь бүр айхтар ихсчих болов уу гэсэн л зүгээр хүмүүс амтаа ялангуяа хөдөө орон нутгийн үеч дээр бол одоо нөгөө тусад нь уралддаг байхад маргаа үүсээд өгдөг гэсэн юм чинь. Одоо тусдаа уралдгаа байчаар одоо бүр их маргаантай болчих болоо. Одоо бид бүхэн ер нь хөдөө орон нутгаас зорж очивол одоо ер нь очих ер нь хэрэг байна уу байхгүй нь ер нь яах бол энэ жил одоо Монгол уралдана гэд тэгээд энэ хэр ялгах болол гэсэн л. За нөгөө нэг хүлээлт байдаг шүү дээ. Хэр ялгах болол гэдэг. Тэр яг энийг бол одоо нөгөө үндэсний гэрээ наадмын тухай хуулиндаа өөрчлөлт оруулдаг юм уу яа гэдэг. Ерөөсөө нэг талд нь гаргаад өгч юм бол хээ энэ амар байх. Өөрөлдөл үйлдвэрлэх байдлыг харахгүйгээр мордуулвал гэсэн санаа байна уу танд? Яг үйлдвэрлэх байдал хараад одоо сүүлийн үед хараад ерөөсөө ялгана гэдэг хэцүү болчлаа л доо. Одоо 3-4 жилийн өмнө өтер бол зүгээр би өөр дөр аваад үзэхэд би хараад бол шууд би ялгаж чадна гэж боддог байсан хэрэг. Зүгээр хэрвээ ялгаж гэмээр. Одоо болохоор энэ нөгөө эргэлзээ төрчөөд идэг болчихлоо. Нэг хүний нүд дасна гэж нэг юм байдаг юм шиг байна. Магадгүй нэрээ нүд дасах гэж юм байна. Одоо сайхан Монгол адуунууд зөндөө байна. Эсэргээрээ нөгөө үйлдвэрлэх байдал харж байгаа ингээд эсэргээрээ нөгөө хөдөө орон нутгаас ороод ирсэн уяачны сайхан Монгол хасагдахаар тэр хүн ямар их харамсалтай байх вэ те. За эрэлиз яг хасагдвал за яг энэ бол эрэлиз юм чинь ингээд нэг ингээд уужрахсан чи. Монгол адуугаа асуулсан Монгол уяач хүн ямар байх вэ? Тэгэхэр ч хэцүү шүү дээ. Тэгээ ялангуяа бүтэн жил нэг ч уралдаагүй байж байгаад ирж байгаа учраас. Тэ тэгэхээр ерөөсөө нөгөө үйлдвэрлэх байдал харна гээд өчнөө жил хараад ялгаал холилдоод ингээд яваад байгаа. Одоо ерөөсөө би бодохдоо тэр уяачтай холбооноос судалсан тэр сэрвэний өндрөө бариад харин сэрвэний өндрөө ягштал бариад ёстой нөгөө болдог бол хүний оролцоогүйгээр бариад тэгээд явуулчвал хинтэй аль талдаа амар юм болов гэж. Арай шудраг байх юм болов. Тэ нэг хүн нь ирээд миний энэ асагч чухал яах вэ гэсэн юм байхгүй. Монгол морь ингээд тэр сэрвэний өндрөөс одоо давсан Монгол мөр байх юм бол одоо ёстой нөгөө цаг үеийн байдал одоо зогцсон нийцгээс яг уу те аливаа юм чинь бас нэг те золиос гэж нэг юм байна. Тэр болгон одоо 100% нөгөө нэг 13 тэгш юм өндөг шиг өгөө юм гэж байхгүй болохоор тэр нь арай дээр юм болов л гэж. Тэгэхээр харьцангуй тайдын хувьд бол бас тэр үйлдвэрлэх байдлаар ялгадаг ч морь мортохгүй. Хин дээр очсон байж ах шиг ажиглагддаг л зарим үед бол бид хэдийн хувьд бол наа нөгөө комиссээр байж байгаа хашаар явцдаг ч би чинь бол наатлын хэсгээр л эргэлдээд явж байдаг. Ер нь бол очиж гисэн үү? Яг өмнөх жилүүдэд гэсэн. Яг дэрэгд нь бол юу яагагүй л дээ. Зүгээр яг нөгөө телевиз нөгөө шууд дамжуулж байгаа гэдэг утгаараа нөгөө яг гараанд гарч байгаа мордуудыг харуулахаар яг нэг 100 метрийн зайтай. Тэ нэг 100-аас нэг 150 метрийн зайтай л нэг дөхөж очно гэхээс яг нөгөө хэмжилт хийгээд нөгөө үйлдвэр тогтоож байгаа яг ингээд тэр шингээ ойрхон ингээд контакт үүсгэн ингээд ойрхон очиж бол байгаагүй. Тэгж очих хэрэгч байхгүй болохоор нөгөө очиулдагчгүй болохоор тэгээд зүгээр холоос харахад тэгэл нэг сэрвэ хэмжээл гаргаж ил байдаг үйлдвэрлэх байдал гэж ил байдаг. Тэгээд яг тодорхой ялгахтаа бүр нэг сайхан зохион байгуулалтанд оруулж болно шүү дээ. Нэг хашаагаар энэ бол ингээд шүдээр хасагдлаа баг насны адуун дээр бол. Энэ бол үйлдвэрлэх байдлаар хасагдлаа. Энэ бол сэрвэгээр хасагдлаа гэд. Аль хашаанд нь орсон байснаас одоо хүмүүс чинь бариан дээрээс дурандаа сууж байгаа шүү дээ. Миний мөр ингээд барай үжлээ яг юугаар үгээд. Бас нэр ийм санаа өгч болох юм шүү тий. Тэгэхээр одоо ялангуяа соёл адуунууд их хилмигддэг шүү дээ. Одоо нөгөө тэжээл бодоо нөгөө витамин тариач байх одоо витамин тэжээл нэмэлтүүд одоо өгжсөн учраас тэгээ нөгөө тэрнийг өгсөн адуучин бас нөгөө өсөлт нараа түргэн байх магадлал байд юм байна л да. Тэгэхээр ялангуяа улсын наадмын уралдчаад бүсийн наадмын дээр очиж хасагдах тохиолдол асар их олон гарч сүүлийн хэдэн жилүүдэд.
Тэгэхээр ч одоо нөгөө хүн энэ релиз минийхийг одоо релизгээ хасч уу, үйлдвэрлэх байдлаар хасч уу, шүдээр хасч уу гэдэг. Тэгэхээр одоо ялангуяа соёл адуу мадуун дээр тэр бол тэр мөр нэгээд бүх юм ил тод тэр байдаг бол их сайхан. Наад чинь бас санаа л юм байна. Тэгээ би бас нэг боддгийг нөгөө уяач чинь одоо нөгөө дээхэн үед мордоо нэг сайхан гаргаж өгөөл олон жирмийн чангалж өгөөл хүүхдээ үнсээл те. Тэгэл гаргадаг шүү дээ. Одоо ч тэр хоолоогоор нэг хэдэн морины хүүхдүүд нь дунаал давхиж орж ирдэг. Тэгэхээр өөр нөгөө уяач нь өөрсдөө ингээ сайхан түмнийхээ дундуур ингээ мортоогоо гарч ирээд хөтлөөд морион гаргаж өгөөд тэр тал дээр нь одоо өстөө нөгөө хүүхдэд захиж хэлэх юм ээ. Захиж хэлчихэд нөгөө уралдахаар гарч байгаа цаашаа уралдааныхаа замд уяачт нь буцаж эргээд нэг юмн дээр очиод тэн дээр жинхэнэ нөгөө сайхан хоорондоо уулзаа хөргөн зөрүүлээд энэ нутгийн нутаг орон тэ. Одоо нөгөө нутгийн залуучууд наадмаар нэг цугларна гэдэг бол одоо ч тэг цуглардаг байсан бол одоо бол нэг тэрүүгэндээ нэг майхан саман дээр байж байгаа л тэгээд тараа яваад өгдөг. Тэгээд тэр нэг хуучны тэр нэг гоё хэв боломжлол гэдэг бас эргээс эргүүл бас гоё юм болов уу ядаж усын наадмаар тий. Хүн ч гэсэн сайхан штэ. Монгол улсын хөдөлмөрийн баатар Данзан нэмийн даваа хүү гэдэг хүн морио мордуулж байна гэх. Нараа хонгор азаргаа мордуулж байна гэх. Гавьяат малчин тодмонлаа дам дэржаагийн оноо өнгөрсөн жилийн дөрийн хөр зингэл наадан дөрүүсээ хөгөн алзаа азаргаа хөтлөө гаргаж байна гэл. Өөрөө морио унаад ингээд азаргаа хөтлөө ингээд гараад ирж ивэл хичнээн гоё явах уу тий. Гэж бододгийн. Тийм ээ. Надад бас аягүй таалагдж байна. Хэрвээ хэрэгжүүл 98 оны тэр нөгөө их хурд чинь юу байжсэн шүү дээ. Яг тэгж харжсан шүү дээ. Одоо нөгөө даваа хуугаа хатэр ингээд морион гаргаж, онгуугаа хатэр ингээд морион гаргаж байгаа. Баяр магнаагаа тайлбарлаа. Нэрнгээсээ ч хөөрхий болсон нэр энэ уяачдын хөдөлмөрийг яагаад ч бас хүнэлтгөөмдэй гэж боддог шүү. Ялангуяа цэнгэлдэхэд ороод нөгөө нэр цоллуулах гал цагдаа нар нь чинь тэндээс нь гудчаас хэрийн жоруулахгүй, нин жоруулахгүй гэл хаалганы гадна үлдээгээл тэгэл орохлоор нөгөө уяачд суух судалж байхгүй те. Нэг тэр жил нөгөө нэг химэд тухай хөлн гэмтцэн тэг суух судал байхгүй нэг юуны таган дээр очиж суухад бас харахад эн чинь одоо Монгол төрийн наадамд морио харигдвал төрүүлэгчид ирсэн үн хүндэтэй хүмүүстэй түмнээ цэнгүүлсэн хүмүүстэй ягаад нэг игнээ судал гаргаад бас хүндтэй ингээд морь цоллох хооронд нь бас ингээд ариг цагаар үйлчлээч тийм энэ хүмүүст яад хүндэтгэл үзүүлдэг юм болоо гэж өөрөө ирэхгүй бас боддог. Тий, ер нь манай морьныхан ядаж хүйдлээ одоо тийм хүндэтгэл байвал гоё л юм ээ. Тий. Төв зэнгэлтэд тэр манай морьныхан чиг тийм хязгаарлагдмал. Харин тийм шүү дээ. Одоо ч нөгөө уяач нь байна, эзэн нь байна. Тэгтэл одоо айл нэг нь баг аваад үлдэх жишээтэй тий. Одоо бүр аль ажлынх нь хөдөлмөр шүү дээ. Тэгэхээр би ингэж асуучаа. За тэр нөгөө юун дээр ойрхон л зогс юм байна. Оройс харах. Тий, айхтар ойртож тулж байгаагүй. Гэхдээ бас нөгөө нэг юу гэдэг юм дээ нөгөө ингээд холоос ч гэдэг юм харж агаад одоо яг гарцаагүй Монгол адуу ингээд баригдаа зарим үед ингээд барьж уйчаад энэ хасаа тавиад буцаагаа тавиад энэ явуулдаг ш. Тиймэрхүү тохиолдлыг хараад эзэн мэдцэнд нь хэлэх ч байдаг юм уу? Аль эсвэл одоо маадахчин Монгол адууштай гарцаагүй гарах ёстой ч гэдэг юм уу? Тийм байр суурь илэрхийлж чаддгүй. Тийм боломж байхгүй ш. Одоо нөгөө очиод наад чи юм ээ гэд. Одоо чи ерөөсөө шууд тэрүүгээр хоолоогоор гараад барайл цаашаа уйлал бол тэгээд ядаж уягдчихэ гэж эзэн рүү хэлэх үү? Өөрөө таниул. Таниул яг уу өөр тийм Монгол адуу төр байх юм бол хэлнэ л дээ. Тиймэрхүү тохиолдлууд байна. Тэгээ бусдаар бол очиод наад чи Монгол штэ ийм штэ гэдэг тийм тайлбар тавих нөгөө эрэх байхгүй, тэгж очих ч боломж байхгүй, очиод тайлбар тавьсан ч маний үгийг сонсохгүй штэ. Тийм багтаа. За тэгэхээр хоёлаа ер нь бол энэ жилийн тухайд л одоо хэдүүлээ бүгдөө 7 сарын 11-12-нд ажиллахарч бусад жилүүдэд бол таад ажиллавал минийх бол нөгөө хөдөө сумдаар явдаг ажил. Таад бол наадам энэ тентхийн наадам сурвалжлаа явчихдаг баг. Ер нь Гампруугийн наадам тухайн жилийн наадам хэдэн үеэс эхэлдэг юм наадмын сурвалжлага? Уг нь чинь хаврын тэргүүн сараас эхэлдэг байсан. Одоо ч нөгөө хавар намар нь зунаа хавчна гэж нэг хүн хэлсэн гэлээ. Одоо тэрүүн шиг болоод одоо ерөөсөө уг нь нэг жилийн дөрөв үйлрлийн нэг хавар зун намартаа намрын ихэнх сартаа дунд сартаа бас найр наадам үргэлжлэдэг байсан бол одоо ерөөсөө хавар нь байхгүй болчлоо. Тэгэл одоо нэг зун намрын сар тэгэл нэг 2 үйлрэл хөрөхгүйтэй л хугацаатай болох гээд байна шүү дээ. Цаг үеийн нөхцөл энэ жил ч одоо яг цаг үеийнхээ нөхцөл байдлыг хүндэтгэлгүй л яг уу тий. Ер нь бол тэгээд нөгөө хаврын морин уралдаан хэтэр гэдэг би бол бас нэг 3 сарын ч явах нэг шиний 15-наас нэг тухайн нэг хаврын дунд сарын 15 ч юм уу яг нэг шавар шавхай хайлаад эхлэх үе хүртэл нэг адууны нэг үе сулардаг үе байдаг шүү дээ тий. Тэр үе хүртэл нэг сайхан цасны тахтай байгаа дээр тэр бол уралдуулаад тэр 5 сарын уралдаан тэрийг бол би нэг хошоод өгнө. Харин тийм ээ. Төр хийтэй хойдлын баг хийснээс хийгээгүйсэн дээр нь цаа мэдтээ. Нэг 4 сарын нэг дундаас нэг 100-ны ихэнх сар гартал хүртэл бол тэгэл нөгөө яг нөгөө адууны тамир тэнхээ сулардаг ногоо идэхгүй юу гэдэг завсрын үе байдаг болохоор тэгээ нөгөө тоошроос ихтэй байдаг болохоор бас тэр үед нь сайхан адуу малан тамир дүүлж аваад
зуныхаа нааданд бэлтжүүл бас үзэгчдтэй тэр уяж уяачд тааш тэр манай уяачд ч одоо нөгөө морь дуртай даал уяад байна л гэж л хүмүүс боддог баг. Би болохоор арай өөрөөр ойлгоод байдгийг. Монгол төмнийг одоо тэр хурсан олныг цангиулж байгаа асар их буйны ажил, буйны үйл юм болов л гэж. Тэр олон түмэн одоо наадмаа морин оролдохыг уралдаад ирж байгааг хараад цэнгэн баясаж байна те. Тэр хүмүүсийг л одоо сайхан цэнгэлийн манлаа идэлүүлэх гэж л хүн морин оролдуулаад байгаа шүү. Тэгээ бас нөгөө дээд тэнгэрт нөгөө морныхоо тоосыг өргөдөг. Тоосоор одоо цацал өргөнө гэж ярьдаг те. Тэгэхээр бас их тийм морь уйн гэдэг их тийм том буйны ажил олон төмнийг их цангиулдаг их тийм буйнтай үйл ажиллал гэж л би хувьдаа боддог шүү. За хаврын уралдааны тухайд бол ойлгомжтой. Зуны одоо наадмын чинь 7 сарын ихээс ч юм уу эхэлчихдгүү л гэж асуугаад тахгүй. Наадмын сурвалжлага. Яг наадмын сурвалжлага. Ер нь яг хөө тэгээ сунгаатайгаа зэрэгцээл явчихна дөө. Ахтар нөгөө телевизээр нэвтрүүлэг бэлдээд ах зав хомсч гисэн тэгэл ерөөсөө нөгөө бас нөгөө улсын наадам шууд тайлбар дээр чинь шууд тайлбар чинь бас хэцүү шттэ. Тэгээ тийм учраас бас нөгөө сунгааны өн гайс хатглал нэг өнрөө уцтаад танаа сунгаанд ямар мордон өнгөтэй байна те. Тэр сунгаан тийм байна юм байна гэж нэг сунгааны мэдээлэл цуглуулах ч гэдэг юм. Тэгээ нэг аймаг сум орон нутгийн сумдуудын наадамчин 7 сард өнгөж гаргаа болчдөг штэ. Сумын наадмуудын мэдээлэл сонсох ч гэдэг юм уу те. Ер нь наадмын тайлбар бол миний ойлгож байгаагаар хаврын уралдаанаас эхлээл за хаврын одоо улсын бүсийн уралдаануудад яаж уралдаж байна, аймгийн бүсийн уралдаануудад ямар хуу байна гэдэг мэдээд өнгүүдийг авч жагаад ингээд юм тойм хийдэг юм шиг. Ерөнхий ойлголттой болчдөг юм гэж одоо хоёрын тайлбараас яадаг. Жишээлбэл чи нэг хэдэн оны аюугаар хэлээд 10 хэдэн он бэ? 6 юу 5 юу 16 онд ч илүү 17 онд илүү нөгөө өмнө говийн манлайгийн нөгөө загал үрээ ирээгүй байна гэж хязаална те. Батөрийн загалыг энэ төр өмнө говь аймгийн бүсийн уралдаануудад их сайн байсан гих мэтчлэн. Тэгэхээр би зөвхөн улсын бүсийн уралдаан биш бусад аймгийн бүсийн уралдаануудыг ингэж үзэж хагаад за энэ жил нэг тим юу ах нэг өөрөөр хэлбэл улсын байр наадмыг түрүүлээ та хоёр цаасан дээр бас ингэж уралдуулчихдаг юм болов гэж анализ хийчихдэг юм болов гэж бодчихсон шүү дээ. Тэгдэггүй. Тэ яг нөгөө нэг цаасан дээр нөгөө дөрөв аргийн 5 адаг нь бичихэн цаашаа. Гэхдээ ер нь бол нөгөө юу ерөнхийн нөгөө хаана ямар адуунууд сайн байгаа гэдэг нь тэн тийм наадам болсон. Хаана ямар адуунууд сайн байгаа гэдэг нь нөгөө хавраас эхлээд ингээ нөгөө давхар уяагаар ингээ явцдаг учраас тэр нөгөө тайлбар юунд их тохиомтой гэдэг л дээ. Ер нь тэгэл нөгөө хаа газрын наадмын үзүүрийн мөрдүүд чинь улсад ирж уралддаг шин. Тэгэл нөгөө хурдан байгаа одоо тэнд өмнө Говь аймагт Батбаярын загал тэр тэндэл дөрүүлээд байдаг. Энд ирээд уралдахаар загалтай адилхан хэмжээний 50 адуу морддог. Тэр хоёрын хооронд тэр 50 адууны хооронд чинь жинхэнэ нөгөө уралдаан гал гарна гэдэг те. Тэгэхээр чи нөгөө дандаа нөгөө нутгийн наадмын үзүүрийн мөрдүүд нь улсын наадамд ер нь голчлон зориод ирдэг болохоор тэгээд байнгын нөгөө хавраас эхлүүлэл наадам наргаа ингээд тойроо явчихдаг болохоор тэгээ ерөнхийдөө тухайн жил нөгөө морчин нэг тухайн жилийн уяаны өнгөрөө гэж ярьдаг шүү дээ манайхан те. Нэг уяаныхаа форм зөв шургацсан байгаа маа гэдэг. Тэгээ ер нь тэгэл нэг хурдан байгаа одоо ч бас нэг хавраас эхлээл мэдэгдээд эхэлдэг л дээ. Тэгээ ялангуяа 7 сарын 1-2-ны наадам, сумын наадмуудад тэр ер нь юмтай анилахгүй байгаа одоо наашаа хүрээд ирэхэд бас зүгээр юм болоо гэж боддог шүү дээ. Санал болгох уу? За энэ жил танаа чиний морчин сайн байгаа юм байна. Ус руу нэг яваад үзэж энэ төр гэж санал болгохгүй. За нэг одоо айхтар тэгж санал болгож ирсэн тохиолдол байхгүй дээ. Яг нутаг орныхондоо тэр ганц нэг улсууд бол тэгж санал тавьхан тавьж л эс тий. Тэгээд эднэр нь бол яг ирээд бас сайхан уралдсан тохиолдлууд ч бас байгаа. За ерөнхий прогнозыг та гаргачлаа шүү дээ тий. За энэ ингээд ер нь бол өнгөнд уралдах хэмжлийн улсын байр наадмын хязгаарлалт бол одоо тэр үрээ гэдэг. Тэгээд тэр одоо таны гаргацсан урьдчилсан гаргачихсан байсан таамаг гэдэг юм уу хар зураг улсын байр наадмаар хэдэн хувьтай биелээ болдог вэ? Ер нь одоо хэр дөхдөг вэ гэж асууж байна. За тэр 2017 онд л би зүгээр нэг хэд найзуудаа алуурал нэг ярьчихжээ. Одоо манай Дашка тэгээ манай төмний хэвлүүлэгч тэр отхон гээ залуу байсан. Тэгээ манай малын хэмжээ админ төвшин бэр битээд явж байгаад тэр чин 17 оны наадам чин юу яасан штэ. Хязгаарлан мордох өглөө 10-ны өглөө их бороотой байсан штэ. 7 цагт мордох байсан хязгаарлан хойшилсаар байгаад 10 өнгөрөөж мордсон штэ. Тэгээ бидэд чинь нөгөө наадам эхлэхгүй тэрүүхэн зүүн урд дээр манай нөгөө лав хүчрэх бууцсан байсан. Тэгээд лав хүчрэнд давхижчаад хэдлээ хоол зайдж явж байгаад. Тэгээ энэ хотоос гараа явж байхдаа би нөгөө хэдэд ихгүй. Энэ жилийн улсын наадмын
хязгаалангийн уралдаанд ер нь дундгуйн 5 өрөөнд завсар өгөхгүй болчих гээд байна гэхгүй. Тэгсэн чинь манай төвшөө загинжсэн. Чи юу солиороод байгаа юм чинь төрийн наадам болохоос дундгуйн наадам юм уу. Тэгээ ямар 5 гэдгсэн хэлэхгүй юу. Нодно улсад дөрүүлчихсэн Эрдэнэ болгоны таниу хонгороо. Улсад гурвалсан лав хүчрийн хөрөө үрээ. За тэгээд нөгөө наран үг гүшүүний шарга үрээ хурдан байгаад байгаа. Сумгаанд их хурдан. Ер нь улсын наадмын өмнө улсууд яриадсан. За шарга үрээний бол зураг зурагдчихлаа. Ер нь тодорхой болчихлоо гэдэг. Урд жил нь 2 бүсийн уралдаанд харагдчихсан. Тэгээд манай нөгөө цензурынгийн он лот гэдэг аймгийн алдарт. Манай аавын хамгийн баг дүүн. Дааганда говийн бүст айрагдчихсан дааг басна л да. Тэгээ хязгаал энэ бухан сөрөний сумгаанд их хурдан байсан. За тэгээд нэг нь нөгөө нэргэн бачргалын шарга. Шаргач наадмын өмнө тэр далангийн хонгор гэдэг овооны наадамда ер нь айхтар хөлтөд төрүүлчихсэн баг. Тэгээ шүдлэн их хуралдааг дааганда их хурдан байсан. Ингээ энэ 5 өрөө хэлчихгүй. Тэгсэн тэр 5 өрээнээс нэг нь дөрүүлээд, нэг нь гуравлаад, нэг нь долоолоо, нэг нь 8лаад гişүүний шаргуурыг хор гаргачихсан. Нэг онож буудсан нь гэвэл тэр л байна дөө тэгээд. Гэтэ ер нь бол дөхдөг байх гэж би зүгээр боддоо ш таарийн юмс. Тэгээ ер нь гайгүй нэг сумгаануудад тэгэл ер нь нөгөө 3-ны сумгаач нь уяачд данш тэр үзэгчдтэй тэр их олон юм хэлж өгдөг сумгаа юм болов уу гэж боддоо шүү дээ. Тэр сумгаанд ер нь сайн байгаа адуунууд тэгэл ер нь үзүүрэлт. Тэгэл нэг айрга яриад 10 яриад тий. Ямар ч нэг үзүүрийн нэг 10 20 мөрөнд бол тэгэл оролцож жишээ нэ. Байт юм болов л гэж. Наадмын өдрүүдэд одоо та наадмын өдрүүд хэрхэн өрнөдөг? Өөрөлдөл өглөө хэдэн цагт босоод орой хэдэн цагт унтж яана? Хүйдлээ одогт байрлаж яана уу? Эсвэл одоо хот руу ирж очин байдаг юм яг наадам хүйдлээ одогсоор ажиллаж байгаа гэдгийг ярьчих. За ирж очин л байт юм дөө болцоо. Тэгээд өглөө нэг хотоос нэг 5 өнгөрөөгөө 6 мургаа гэж гардаг шин. Тэгэл очиод яг сайхан комиссын гэр дээр очиод бүртгэлээ аваад эргээл зурхаа дээр хүрээд ирэхэд тэгээд мордох бараг л таарч л дээ. Анх эхлээд тэр бол тэгээд эрд очдөг өсөө тэр чинь догдлоо штэ. Хотоос тэгээд харцангаараа гайгүй. Тэгтэл ер нь наадам эхлэх чинь нэг их гоё тийм догдлоо штэ тий. Тэгэл нөгөө тэр хөөдлөө одогт зоосон дээр цагаан хоолой үүслүүд чинь хангинаал тухайн өдрийн цаг агарын прогноз мэдээ зарлал мордуулаарай гэж яриад эхлэх чинь тэгэл. Зөвхөн тэгээд нэг бас нэг их гоё тийм нөгөө догдлолын дээд хэлбэр нь онгод байдгийн болов гэдэг чи тэр их л тийм нэг гоё догдлсон л мэдрэмж байдаг шүү дээ. Тэгээд ялангуяа тэгээд нэг жоохон бороо орцсон чийг дарцсан тэр байх юм бол тэгээд нөгөө тоосгүй наадам чинь сайхан шүү дээ. Тэр жил нэг айхтар тоостой наадам болоогүй тий 15. Үзүүрийн 5 даагмаа чи тэр 4-5-ын даагнууд тэр орж ирж байгааг би бол орж хараагүй. Зураг моргон дээр бол одоо хэцүү шүү дээ. Бид нар бол наан зогсдог бүр хэцүү. Та нар ч машинтай явдаг. Тэгээд буугаад ирдэг тэгээд чи нөгөө телевизүүдийн холбоо гээд Баянбаатар тэр ээлжилж тайлбарлаж үлдээ да. Тэгэл морь дагаал буугаад ирдэг тэр нэгээж мэдхгүй тэгэл сүүлд нэг тайлбарлалд харахаар өө хамаг юм тоос шороо болцсон л хараг нүүр амаа танигдах хараг болцсон л. Тэгтээ морины тоос тусгаад сайхан морины тоос тэрэнд чинь л орох гэж явж байгаа юм чи тий. Орой ажил тусгаад айлуудаар орж амждаг одоо ганц нэг мэдээж тэр болгон одоо та хоёрыг танихгүй чингэж хүнгэж байхгүй байх ороороо бариарай л гэдэг бах тэр болгонд орж ил амждаг бах. Гэхдээ ер нь за бас нэг наадмаар заавал орохгүй л болтгоомаа гэд нэг хэдэ айл байдаг шүү дээ. Тий. Яг оо тэм айлуудаараа би хөвчл 13-нд орчдээ. Уяштын баяраар. Яг нөгөө наадмын өдрүүдэд тэр бол айхтар яадаг юм уу? Завж үлээ гараад орж чаддгүй. Яг уу тэр нөгөө тэр чи хөл хөдөлгөөн ихтэй болчин тий. Тэгээ нөгөө уяштын тэр гал тэр дунд орч хамаагүй таквас үлжээд бахан ховорхон. Тэгээд орой наадам тарсны ард дээр ганц нэг айлаараа орчоо. Тэгээд ер нь болж игэл 13-нд ирээд орчдээ. Уяштын баяраар. Уяштын баяр чинь бас яг нөгөө тэр өдөр нөгөө гэр үлээ тэр авч гараад нэг сайхан наадам үздэг өдөр нь бол 13. Тэгээ бусад өдрүүд чинь бол нөгөө ажиллаа хийгээд улсууд чинь нөгөө сайхан баяр зангал наадам гээл амралт цугаалга ингээл нөгөө сайхан ингээ явдаг бол битэд чинь бол нөгөө нэг 100-ны цагийн нийт ажиллаж байдаг. Ялангуяа 10 11 12 жид ажлын өдрүүд өгдөг болохоор чинь тэгэл ганц сайхан нааддаг өдөр нь тэгэл 13 нь штэ. 13-ны нэрлэлийг тайлбарладгүй юу? Тайлбарлахгүй. Тийм билүү. Ерөөс 13-ны уяштын баярыг тайлбарлаж үзээгүй. Тийм л та. Тий. Зүгээр очиж сайхан наадам үздэг. Тийм үү. Тайлбарладаг билүү, тайлбарладгүй л гэж бодсон шүү дээ. Тэгээ ер нь бол орол хийнийхаар орох уу?
За тэгээд ер нь тэгээ боломж олдвол тэгэл захаас наваа явчих тийм дүү. Хоёр бол Даваа одоо хуугаараа орно. Тэгээд тэгээд даваа хуугаа тэгэл ажнаа галуу ягаараа орчин. Тэгээд тэр үгэн зөөр шагаа нэрэгэнгүүт манай нөгөө буцааж ахах тод манлаа. Цоож ахараа бас орчихыг бодож тийм. Тэгээд тэр хойдлаараа тэгээд хандамруугаа тэгээд энэ манай лав гүчэр тэргээд ер нь тэгээ найз нөхөд тэгээд ерөнхийдөө урдлын дэнчүүдээр нь хойдлаараа бас очно очно. Одоо жишээлбэл мэдээж хөдөө орон нутгаар их явдаг учраас одоо танилуд олон байгаа ш. Нөгөө хэд маань улсын наадам зариад цэцэн мэдгүй чадахгүй юмнууд их асуу. Одоо жишээлбэл хав гүчрийн дурсамжинд байдаг ш. Анх удаа улсын наадам зарж очичоод одоо нөгөө нормал уйлдагч хүн байхгүй. Эндээс ганцаараа нэг машинтай яваад очицсан. Тэгээд одоо та хоёрт бас нормал уйлах хүн байна үгүй та хоёроос тусламж ажилласан. Тэрэн шиг хөдөө орон нутгаас төрийн наадмыг зориод ирсэн байгаа хүмүүс орон нутгийн үеч бас мэдхгүй чадахгүй зүйлдээсээ туслаач дэмжээч хэлж яриач өгөөч гэсэн одоо хүсэлтүүд үл их хэрдэг байх гэж бодож байна. Тиймэрхүү юм байлгүй яах вэ? Хөдөө орон нутгаас найз нөхөд ирнэ тэгэл авдаглаад хаагуур тэр яг нөгөө наадам өдөр давхад очихгүй болохоор хаагуур буудлах уу хаан морой хооллуулах уу гэхээс ихсүүлэл хаахнуур хэнийх байдгүй тэрнийхтэй хаагуур байдгүй тэргээл. Тэгээ яг нөгөө манайхын чинь хүйдлээ удагтаа тэндэн болмоор малаа хооллуулахгүй ш дандаа нөгөө уулын ам жалга тэгээ гараа явчихдаг болохоор тэгээд ер нь орон нутгаас ирж байгаа шүү дээ хамгийн гол асуудал морины хоол үү тийм дүү. Тэгэл тэр мөрийн дээр тэр. Тэгээ бас яг зарим нэг энэ сэмэрхэн шиг зурхаар руу авч орж жоод морь дагуулчих тэр юм байна дээ. Ари хаалгад нь. Тэр нөгөө телевизэн машин руугаа авч орно гэдэг чинь асуудал ч дээ тэр нөгөө цаад алдар нь хамгаалт гарсан байх юм бол оруулахгүй. Воин зайлвал нэг энэ үзэл дээр хөдөөнөөс ирсэн хүн нэг зар өгөх гэж байгаа юм шиг тийм. Одоо нөгөө энийг үзчихэд нөгөө энэ жил оруулахаа байж байдаг. Тэгж хэлдэг ч юм уу тэгс ингэсийгээ тэгээд нэг боломжоор нь бас нэг морь малыг нь дагуулаа харуулчих. Бусдаар нөгөө яг морио дагаад харж яах гэдэг сайхан л та тий төрийн наадам ингээд харчихна гэдэг. Бусдаар бол нөгөө нэг мориндоо нөгөө овооны наадам шиг ажуугаар зэрэгцчихээд хөгөөдөө юм хэлээл тати явуул гэдэг нөгөө хэлээд байх боломж нь байхгүй юм чинь. Ерөнхийдөө нэг мориныхоо сайхан багцааг нэг харчихна. Тэр утгаараа морь дах улсууд их олон байт юм да. Чи сайн ярьсан шүү дээ. Нөгөө нэг одоо яг наадмын уран амсгалд ороод онгод нь хөглөгдөхгүй бол бас нэг уран цэцэн үгэрч бас нэг ярьдаг шүү дээ. Тэгэд одоо яа гэм тэр онгод яг хэдийн үеэс эхлэх вэ? Зүгээр миний ойлгож байгаагаар нөгөө ингээ морь ингээл хөрөмжийн ардуур ороод буудангууд перг гэл яхаар нэг сонирн болчдөг шүү дээ. Яг тэр ингээл морь эргээл зул задрах хүртэл юм уу тэндээс эхлэх үү? Эсвэл зүгээр яг үзүүрийн морьдуудаа дагаж явж байгаа гэдэг юм уу? Ер нь одоо таны одоо морь тайлбарлах ялангуяа одоо улсын байр наадам шууд тайлбарлалтын дээр ярьж байна л. Хэдийн үеэс онгож байгаа хаа? Шууд тайлбарлалтын дээр тэгэл ер нь микрофон бариад тэгэл ярьдээ штэ. Микрофон тэгээ баг онгод орох ч юу ах вэ тэгэл ер нь тэгэл микрофон бариад нөгөө нэг шууд эфирдээ л орж л байгаа юм чинь те. Тэгэл одоо ястаа ирэх юм үзэгчтэй ирэх мөндөд наадамчтай гэж эхлэхээс хэсүүлэл тэгээд нөгөө яг сайхан морь эргээд нэг сайхан хажуудан зэрэгцээд ирээд нэг морины туурайн төвөргөнд тажигнаад ирдэг чинь л бас гоё шүү. Нөгөө багаасаа нөгөө морин дээр авдон малан дээр өссөн тэгэл өөрөө морь малуунж өссөн болохоор шин тэгээд би чи нөгөө мэрэгжил литер тэс хөндлөн тэгээд яг 100% нөгөө сонирхлоороо л таквай дуу юм болохоор тэгэл ер нь тэгээ сайхан дуу нэг хөнгалгалсан нэг сайхан ингээд асар майхан одоо ч тэгээ нөгөө майхан анч ховордчлаа одоо тий том гэрүүлэл шүү дээ. Ер нь тэгэл нэг тэр хүйдлэн хотгийн дэнжид очиход тэгэл нэг хөлг шиг зайгуу гэмээр сайхан гэрн ярайтал баригдсан уяа дүүрэн мордон багширцсан байгаа. Тэгэл тэр зурхаагаар морь мал нь орж ирж байгаа нөгөө өглөө төрийн алтан соёлын бүтээл албаг манлайлагч нь барьж орж ирэл мордон гаргадаг шүү дээ тий. Бас сайхан да. Сая тэгэхээр харин нөгөө бас яг би нөгөө Оюнбаатартай сэлэнг явж байсан чинь ингээд би машин цугаад ингээд энгийн юм ярьж байхдаа Оюнбаатар зүгээр л ярьжсэн л. Тэгээ зүгээр л морины тухай яриад тэр чинь энгийн л яриа шүү дээ. Ямар нэг юм ба. Тэгтэл дуу хоолойных нь өнгө шал өөр болж ирэл яг л нөгөө тайлбарлалтын хэсгийн хоолой яваад чи бас яг тэгдэггүй. Гэхдээ одоо улсууд зарим нь асууж лээдээ. Зүгээр ингээ ярихаараа өөр юм байна. Яг морь тайлбарлахаараа өөр хоолоогоор ярьдаг тэргээд. Уган тэр чинь нөгөө нэг л хоолойтой юм шиг нэг л хоолойноос нэг аваа гарч байгаа болохоор ялгаагүй. Гэтэ яг нөгөө морь тайлбарлахаар тэр нэг арай жоохон нэг акцент нь өндөр байдаг гэж магадгүй. Арай нэг жоохон өндөр темптэй гэдэг юм уу. Тиймэрхүү л байдаг гэж магадгүй. Бус даруул тэгээд ер нь ялгаагүй жир үетэйг адилхан штэ. Гэтэ манай Оюнбаатар чинь намайг бодвол бас уран цэцэн цэлмэг штэ. Тэ. Хаанаас нь ч хараад байгаа гэмээр. Тэ ер нь цэцэн штэ. Чи чинь Оюнбаатараас арай хожуугийн тайлбарлагч тийм үү? Би 2010 онд тайлбарлаж гисэн.
Огийн 9 онд байдаг баха. Тийм байх. Тий. Одоо нөгөө хэмэр сониноос хэмэр сайтад байж байгаад л эхэлсэн гэж би ойлгоод. Үнэн бүр анх санал болгож байсан. Ер нь яагаад программист мэрэгжилтэй тис хөндлөнгийн хүн энэ одоо хурдан мөр тайлбарлагч гэх морины одоо сэтгэлтнүүдээс салсгүй нэг хэсэг болоо явчихва. Би бол одоо өөрөө тань хэмэр сайтад ажиллаж явах үе. Одоо магадгүй программист гамбараар нь хэлж танд байсан тий. Тэ би чинь одоо компьютер програм хангамжийн ангийг программист мэрэгчлэр төгссөн. Мэрэгчлэрээ нэг жил хүрэхгүй өрөөтэй л ажилласан үндэ. Тэгээд анх 2009 онд нөгөө хүргээ анхны компани дээр дадлага хийх гээл ирсэн чинь баг юм нөгөө морины ном зузаан ном ингээд давхарлаа тавьсан. Тэгэл олон морь ярьсан л уяачд ярьсан хүмүүс уудсах. Тэгсэн л хэмэр сайтыг л хийж үйсэн юм билээ. Тэгэл нөгөө програмчлахаар нөгөө уяач бүртгэн морь бүртгэн гээл. Тэгэл нөгөө баахан юм морины ном тэр сонин сэтгүүл тэр. Тэгэл ер нь хэмэр сайтж гарч ирсэн. Тэгээ тэн дээр чинь нөгөө захирлаасаа нууцаар мэдэвчдэг. Ингээ нөгөө сонссон барьсан юмнууд ингээ баг-багаар ингээ оруулдаг. Захирлыг ороод ирэнгүүт нөгөө цонхоо гялс нөгөө тийш нь гялс өөрчлөн чулуун загд. Тий. Гялс өөрчлөнгүүтээ нөгөө програмынхаа код ишдэг дэлгэцээ гаргаж ирээс. Гараа явган гол нөгөө Word нэшдэг тэгэл. Тэгэж явсаар угаал тэгэл хэмэр сайт дээр бол эргэлт төсөл бол орсон штэ. Тэгээд манай тэр хүргээ ах тэр чулуун загд гээд нэг өдөр дуудаад намайг мэдсэн юм билээ л дээ. Тэгээ нэг өдөр дуудаад чи мэрэгжлэрээ цаашаа ингээд програм бичээ явах уу? Нэг бол хэмэр сайтыг ингээд цаашаа ажиллуулаа явах уу? Би хэмэр сайтыг ажиллуулаа явъя л гээл. Тэгэл ерөөсөө хэмэр дээр чинь 2013 он хүртэл явсан шүү дээ. Програм юуг нь бол мэдээллийн чи хийсэн юм уу? Програм хангамжийг би хийгээгүй. Тэр манай өөр програмын залуучууд хийдэг. Тэгэл зөвхөн нөгөө өгжүүлэлт одоо нөгөө мэдээлэлтийн мэдээлэл тэгэл явдаг лээс. Тэгээ 2010 онд манай тэр хэмэр сайт TV8 телевизтэй хамтарч амжилтын хамт гэдэг реалити шоуг бөхчүүдээ. Тэгэхэд одоо энэ улсын авраг Батсуур аймгийн начин золтой байсан. Тэгээд улсын начин Шинбаатар, улсын начин Дэлгэр сайхан, Тайгов Алтай, Тангадын Дорногын Буян Жаргал гэтэргээд дандаа аймгийн золтой бөхчүүдээр амжилтын хамт гээд. Тэгээд наадмын өмнөх нөгөө TV8 телевиз улсын наадам шууд дамжуулна бүх мөр хоёрын тайлбарлагчийг танаа хариуцаарай гээд нөгөө манай захиралд хэлэхгүй юу. Тэгээд тэрийг нь сонсон гутаа хөөш би морийг нь усч хэлдэг. Чадах юм уу гэж. Чаднаа л. Тэгээд ерөөсөө хамгийн анх TV8 телевиз дээр ерөөсөө улсын наадмын шууд эфирт орсон. Урд нь ерөөсөө нөгөө бичлэгээр мормал тайлбарлаагүй. Тэгээд ерөөсөө шууд эфирт л орсон шүү дээ. Тэгээд улсын наадмын ард дээрээс TV8 телевизтэй хамтарч ажиллаад TV8 телевизтэй 3 жил асаа. Тэгээд телевиз ер нь тэгээ олон телевизтэй хамтарч ажилласан дүү. Би чамаа гэж гамбуруу бишээ үнэн бүр ах санал болгосон гэж боддог үгүй юм байна. Үгүй үнэн бүр ах санал болгоогүй. Нөгөө хэмэр сайттай тэр холбоотой үнэн бүр ахтай тэр ойрхонд ажилладаг байсан. Тэгээ багаасаа ер нь нэг мөрөөдөл байсан юм дөө. Мөр тайлбарлахгүй юу? Би чинь юу яадаг гэсэн шүү дээ. Том болоод энэ цагаан талаа гэдэг хүн шиг би морь ярьдаг хүн болмоор нэг бол энэ Бадам самбуу гэдэг хүн шиг би ингээ нөгөө аялын цаг юм. Ингээ нөгөө Монгол орны гоё юм үзэсгэлэнтэй газруудаар ингээ аялаа явдаг хүн болмоор ингэж. Тэгээ нөгөөхөө ээжтэй хэлнэ. Тэгсэн манай ээж тэгсэн миний өн чинь сэтгүүлч мэрэгчлээ хүн хийдэг аахгүй гэдэг. Тэгээ сэтгүүлч болно гэж чигтэйгэн сэтгүүлч болдог баатар 8 дугаар анги төгсөөд одоо энэ манай дунд говийн нөгөө зохиолч Дамбын дөр утгаа. Нуус төвчөөний нэрмжид утга зохиолын дээд сургууль гэдэг тэр сургуультай нөгөө 8 дугаар анги төгсөө шууд элсэж орох тийм урилга их нэртэйгээ хамт авчирч манай ээжийн дүүн орт насан гэдэг одоо зайлал талаагаж алдсан тийм яруу найрагч юм байсан. Тэгээ нөгөө ээжийн тэр дүүн таньдаг. Тэгээ дүүн дагуулж ирээд төр утгаа их нэртэн дагуулж ирээд тэгээ өөр манай гэрт ирээд сургуулийнхаа урилгыг гардуулж өгч явжсэн. Тэгэл нөгөө ангийнхнаасаа дөрүүлэл 8 төгсөөл оюутан болно гэж чигтэйгээ хөөрөө юм явжсэн. Намар болол оюутан болохгүй явах гэсэн чинь л явмааргүй санагдаад болдог. Тэгэл ерөөсөө би явах боллоо гэв. Тэгсээ өөрөө нөгөө ээж аав нэгч хүчлээг өөрөө л мэдэхгүй гэв. Тэгээ 10 төгсөөд 10 төгсөөл тэгэл компьютерын ангид орцсон шүү дээ. Гэхдээ ер нь бол чиний бичгийн одоо би чиний бичдэг бас юу гэж бичвэрүүдээ чинь хэлээд уншижсэн л да. Хос одоо нөгөө мэрэгжлийн бус хүн гэж хэлэхэд бол бас одоо дутагдaltaй. Тэгэхээр одоо манай дээр ингээд дадлага хийж байгаа хүмүүс дадлага хийе гэдээ ирж байгаа сэтгүүл зүйн хүмүүс зөндөл ирж байна. Яг үндэ аюу чамдалтай бичгийн хэлбэрээс эхлээл тухайн зүйлм тэр нэг юм модон өгтэй ч гэдэг юм уу тий. А гэтэл чинийх бол анханасаа л арай өөр ус амьтай гэдэг юм. Өөр ингэс нэг тийм өнгө айстай.
Тэгэхээр бас хэл уран зохиол талдаа ч гэдэг юм уу бас арай илүү байсан юм бол яг тэр мэрэгчлээс ягаагүй ч гэсэндээ шүлэг өччих байдаг юм уу, утга уран зохиолын ном унших байдаг юм уу, монгол хэл уран зохиолтой сайн байх байдаг юм уу. Нэг тиймэрхүү юмнууд бол байсан баг тийм ээ. Тэгээ ер нь уран зохиол Монгол уран зохиолд бас гайгүйсэн шүү дээ. Ялангуяа уран зохиол дээр хичээлийн нэг 40 минутанд бол нэг 20 оргийн нэг шүлгийг бол жийжлээ асуугдчихдаг лсэн. Энэ цээжлэх чадвар их чухал юм байна шүү дээ. Ноёнбаатар ярианаас ч тэр чиний ярианаас ч тэр сонсож байгаа. Тэ нэг шүлэг мүлэг гэтэр бол жийжлэгдэг. Бусдаар бол ийм шүлэг мүлэг гэтэр бичдэг авьяас бол байхгүй. Тэг яг нөгөө бага багтаа ном их уншдаг. Уншиж байгаа ном дандаа морины ном шүү дээ. Бага багтаа жоохт нэг 4 5 дугаар ингээс хэлээл. Нөгөө хөдөө амралтаараа очин аав ах мах нөгөө адуу мал аваа доторт гараа явчихна. Тэг би явахт нөгөө хонинд л явж штэ. Тэгээ тэжээлийн мөр унаад хонинд явна. Хонинд явахдаа манай тэр нөгөө мөр үйдэг багах нөгөө бүх морийн тийм ном сонин сэтгүүлэх цуглуулдаг. Тэгээ нөгөө ахын номноос аваад өвтлөө яваад өгдөг. Хоньны захад очиод өдөржингөө уншаа суучдаг. Тэгээд нөгөө морьтой календар байдаг шүү дээ. 96 7 оноос эхэлж гарсан да. Хиймэр гэдэг. Тэ одоо хиймэр мэмэр гэтэр гэл нөгөө зориг төрөдий гэтэр гэл. Тэр морьтой календарыг их цуглуулдаг. Аав нөгөө аваад өгчдөг. Тэр календар дээр чинь нөгөө айгуу гоё морь болгон дээр нь одоо нөгөө соёлын гоё сэтгэлтэй яруу наригч цэндийн чимэд дөрж байгаа нөгөө дөрвөн мөртүүд байдаг. Тэрийг нь тэр шүлгийг нь чэйжлэн. Тэгээд хараад нөгөө зургийг нь ингээд зурчин хажуу талын шүлгийг нь биччихин. Бас зурдаг юм уу? Зураг их зурдаг байсан. За. Тэгээд тэр нөгөө шүлгийг нь их чэйжилдэг. Хүн цагийн оон харуу өвгөн ноёны алтан ишгүү олоор татсан цэнгэрийн заазуу тайраг нар саранд хамгоо тэр гэл нөгөө сандаг доржи хараацраа те. Даваа хугаан зул хонгор гिचл нөгөө хөглөгөр хэлэхгэр уяаж хөх судартай гэнэм хөхлийн боосонтай хул гэрэлтэй гэнэм мэтэр гэл нэг гой гой шүлгэнүүд. Тэрийг нь бүгдийг чэйж штеп. Тэгээд доотлын нөгөө календарын чинь нөгөө он сарын ингээ хайлж аянгуудаа зөвхөн дээдлийн зургнууд ингээд хооронд нь ингээд скотчтай наангуудаа байрныхаа ханан дээр ингээд наачдаг. Нөгөөхийг нэг 14 хонуулаад нөгөө талаар нэргүүл ингээд наачдаг. Тэгэл нөгөөхөө хараал зураал хажуу талын шүлгийн өвчээл нөгөөхөө чэйжлээл тийм л үгд байсан. Тэгээ ер нь бүр бага байх юм бол нөгөө адуучин болно гэж халдагддаг байсан. Тэгээ сүүлдээ ямар санд нөгөө цагаан талаа гэдэг хүн шиг мөр ярьдаг хүн болмоор нэг бол аялын цагийн бадам самбуу гэдэг хүн шиг дэмэдний явдаг хүн байна. Болмоор байна гэсэн. Тэгэл аль аль нь л вийлсэн гэдэг. Тийм ээ тий. Хүний нэг галт хумсарт бичсэн байсан тэр зүйл таныг хөтлөж байгаа байхгүй. Тийм л үгүй. Таныг харж л одоо тайлбарлагч боллоо штэ гэж. Хэллэг байх уу. Далаахтай ч одоо албан ёсоор хадаг сүү ярьж багшаавын барилга бариагүй гэсэн одоо тэр хүний л үлгэр дуурайлаар явж байгаа учраас би далаахыг бас багшаа гэж л хөндлөж явдаг штэ. Тий. Хиймэр сайт чи хэдэн жил ажилласан бэ? 9 оноос 13 хоног дуустал ажилласан да. Таад үйл хиймэр сайт маш өөрчлөлттэй өндөр идэвхтэй байсан тий. Тэгээд ер нь бол хуваараа юм хий гэдэг юм уу? Тэргээ салбарлаад явчих уу? Тэгээ тэр хиймэр сайтыг ажилладаг огч нөгөө Facebook дээр байдаггүй л шүү дээ. Тэгэл тэр чинь амар хандлт өндөртэй сайт байсан шүү дээ бас. Тэгээд энэ дээр нөгөө бүх улсын наадам 40 оноос хойш улсын наадам улсын бүсийн уралдаан аймагуудын наадам гэтэр ингээд програмчлагдаа ингээд орцсон байдаг. Айгүй их тийм том л гарын авлага байсан. Тэгээ би бас одоо тэрнийгээ цаашаа бас нэг хөгжүүлээд явчих юмсан гэсэн бодол байдیں۔ Гэхдээ боломж олцсон бол дүндөө. Бас нэг бүхүүлсэн ажиллахгүй байгаа. Одоо нэг хамааралгүй болоод бас дахиад нэг 5 6 жил болчихлоо шүү дээ. Тийм. Гэхдээ нөгөө нэг шинэ мэдээ орохгүй ч гэсэндээ нөгөө нэг яриад байсан. Тэгээ хууч архивууд нөө байгаад байсан чи үзэж болдог ус одоо болсон байлээ. Тийм үлээ тий. Тэр бас нэг миний нэг 6 жилийн хөдөлмөр байсан юм да уг нь. Химрийн гам хургуул гэж хүмүүс тий. Тий, манай дээр чук ахт гэдэг байсан. Чи юм бичээд доотлолд нь өөрөө бичсэн бол заавалчгүй нэрээ тавьж хэмэр зэг юм нэг гам хургуул. Чамаг нөгөө дуудах нэрийг эцэг их дуурсан галдрыг өөрөө гэдэг шиг хүмүүс одоо ингээ нөгөө морь малны хүмүүс чамаг одоо хэмрийн гам хургуул гэж танигдтлаа чи тэгж энэ сайтыг одоо хөгжүүлэх хэрэгтэй л гэж л цагтдаг байсан. Тэгээ бас сайхан одоо тэр хэмэр сайт дадлага хийх гэж ирээл тэр хэмэр сайт хийгдэж байсан гэл бас л нэг сайхан тэндээс л одоо нөгөө ажлын гараагаа эхэлсэн болохоор бас сайхан дурсамжтай байдаг шүү дээ. Төмний студ чи хэдэн онд байгуулагдсан бэ? Төмний студ 13 оны 11 сард байгуулагдаад 14 оны хорийн дөрвөн сараас л эхэлж үйл ажиллагаа явуулсан да. За одоо хичнээн удаагийн одоо ер нь багтсан дүн байх уу? Хичнээн уралдааныг шууд дамжуулсан байна. Хичнээн ер нь бол тийм аймаг сумын тэдэн уралдаан дамжуулсан байна. Хичнээн нэвтрүүлэх хийсэн байна гэсэн. За тэрнийг бол яг тийм тоолж бол үзээгүй. Зөвөр яг нөгөө студийн
битсэн уралдааны наадам бол анхны 14 онд бол зөөхөө. Мгм. Тэгээд 60 гаруй уралдаан юу басна уу? Байдаг баха. Нэг 50 60 уралдаан байдаг баха. Тэгээ ер нь тэгээд жилээс жилд тэгээд сурвалжлах уралдааны тоон ихсэж идэв шүү дээ. Өнгөрсөн жил чинь нэг 120 гаруй уралдаан байсан баг. Түүний өмнө жил нь бас нэг 110 гаруй. Ер нь тэгээд 100-аас дээшээ явчихд юм да. Тэгээ одоогор бол нэг 14 оноос хойш нэг 19 оны хүртэл нэг ямарчсан нэг шууд болон шууд ус бичлэгээр гээд нэг 600-700 уралдааны архив байгаа баха. Төвшин баяр та хоёр бол наа нийл байгаа гэдэг. Гэхдээ мэдээж тэр 100 хэдэн одоо уралдааныг дамжуулахад бол хоёр хүний одоо хөдөлмөргүй мэдээж дутагдaltaй ойлгомжтой бодлоо гэдэг нь харагдана. Тэгэхээр төмний хэстүүдэд одоо үндсэн болон гэрээт ажиллаж хичнээн хүн хамрагддгийг ямар хүмүүс энэ одоо та хоёроос гадна хөшгөний ард байгаа хүмүүсээ бас танилцуулаад. Тэгээд хамгийн чухал нь нөгөө зураглаачд. Манайх ч ерөөсөө нөгөө багийн хөдөлмөр шүү дээ. Нөгөө харагдаж байгаа дэлгэцээр харагдаж байгаа уралдааныг нь яриад байгаа бие л нөгөө яриад байгаа гэдгээрээ л ингээд өгдөг болохоос бусдаар бол нэгдүгээр тэр наадмыг маш сайн зураглаач бичиж ирэх хэрэгтэй. Маш сайн чанарын өндөр түвшинд бичиж ирэх хэрэгтэй. Тэрнийг нь нөгөө эвлүүлэгч, найруулагч нь маш сайн монтажлах хэрэгтэй. Тэгээ эцсийн бүлэгт би нөгөө дуу тайлбараа хийж аян шоумын дэвсчиж сая үзэгчд төрнө. Тэгэхээр одоо нөгөө зураглаачд хамгийн чухал. Дандаа нөгөө гэрээт зураглаачд гэдэг. Манай үндсэн зураглаач бол Нацагдоо гэдэг. Төв аймгийн Баян зүгтээ Мартин Монголоор нөгөө Монголыг тойрдог 5-1 улсын алдарт байж Батын нэр одрах гэдэг хүний ач хүн. Тэр манай Нацгаа яг үндсэн зураглаач. Тэгээд ер нь хамтарч ажилладаг зураглаачд бол маш олон байна. Эвлүүлэгч нь яг одоогоор бол энэ Ховд аймгийн Мөс сумын Төмөрбаатарын цагаатай гэж залгав. Тэгэл нэг эвлүүлэгчтэй нэлээд хэдэн зураглаачтай тэгэл үзчихдэг шүү дээ. Нэдлэнгийн зүүн бүсэж масхийн тайлбарлаж нэл уршингийн зүүн бүсийг ер нь голцоо Оюнбаатар. Төвшин баярны тайлбарлаж чинь 15 оны зүүн бүс. 15 оны зүүн бүсийг тайлбарласан. Тий. 15 оны зүүн бүс. Алтны дэрэгдэхгүй шаалж байгаа юм байна. Аа төвшөө чинь бас хэд хэдэн наадам шууд мод дээр тайлбарлаж байна. Чити Монгол литер дээр NTV-ийн дээр тайлбарладаг гэсэн. Одоо юу дээ чи бол эх орон телевизтэй гэрээт ажилладаг тий? Тэгээ студийнхаа шугамар эх орон телевизтэй. Одоо гамбурын бэлтгэсэн гэдэг юм уу? Бусад эх орноос бусад телевизүүдээр гарах боломжгүй юу? Санал тавьбал хүлээж авах уу? За яг хөө тэгээд нөгөө нутаг орны наадам зарим ганц нэг телевизүүд төр өгчтий. Гэтэ ер нь бол нөгөө телевизтэйгээ байгуулсан гэрээн дээр бол зөвхөн нөгөө эх орон телевизийн эфирээр гаргана гэсэн тийм гэрээт. За нэг ийм асуултуудыг аягүй их асуудаг. Надаас ч гэсэн одоо хоёр уцыг аягүй хөөж асуудаг л та. Тэгээд уралдаан дамжуулах гэсэн юм а, уралдаан бичүүлүүлэх гэсэн юм а, ямар үн ханштай байдаг юм бол гэд асуугаад байдаг. Бүр одоо хэлэх боломж мэдээж газар орны байдал, хэр холбоо, хэр ойрхон хэдэн өдөр үргэлжилэх үү гэдэг байдлаас хэр ачааллын үе таарж байгаа гэдэргээл олон зүйл нөлөөлдөг хүн. Гэхдээ ерөнхийн нэг юм тайм өгөх боломжтой. Шууд бол тийм, бичлэгээр бол тийм гэд ингээд нэг юм барагцаа өгөх боломж байна. Манайх ч яг нөгөө нэг студ болохоор шууд дамжуулалт бол нэг яахгүй. Тэгэл өстой нөгөө газар орон нутгийн хол оройос шалтгаалал хэдэн өдөр болох уу хэдэн нас оролдох уу гэл. Тэгээд ер нь гайгүй штэ нэг юуны хаврын нэг өдөр болчих 3 нас газар орон нутаг ойрхон зам аргагүй сайтай өдөр бол тэгэл нэг сая төгрөг сая 500 мянга төр гэл. Янз бүр л явчихдээ. Нэг сум тэгшөөм өдөр бол тэгээд нэг 2 өдөр үргэлжлэх наадмууд нь арай цаашаа төлөхөд өгөх. Тэгэл ер нь нэг саяас 5 сая оронд л идэв штэ. Шууд дамжуулалтууд болохоор телевизтэй авчдаг. Тэгээ шууд дамжуулалт бол телевизтэй яригдана. Шууд дамжуулалт бол ер нь үнэтэй л дээ. Ер нь нэг 20 бат хүнээс дэш. Шууд дамжуулалт. Тэр чинь нөгөө нэг ганц 2 хүн очиод сурвалжлахгүй асар олон хүн баг бүр идэх хүн техник тоног төхөөрөмжгөл. Тэгээ нөгөө шууд агаараа нөгөө дамжуулж байгаа тэр нөгөө линк мик гэдэг шууд дамжуулалт чинь тэгэл тэр нэг 20 сая төгрөгөөр шууд дамжууллаа гэж чинь тэрний тэгээд нэг 80-90% нь л баг нөгөө шууд дамжуулцсан юм л явчихдаг шүү дээ. Тийм. Надаас одоо жишээлбэл баг ингээд нөгөө манай пэйжэд ирж байгаа цагтуудын асуултуудын мессеж ихэнх нь л тэр уралдааны бичлэг болтгоо. Тэр уралдааны бичлэгийг олоод өгөөч гэсэн үслүүдээр манайх бол огт уралдааны бичлэг хийдгүү гэсэн тайлбар өгөөл одоо хоёр уцаг өгвөл. Ер нь хэрвээ 40 оны одоо тэр уралдааны бичлэгийг авъя гэвэл хувилж оршуулад өгч болох уу? Хувилаад өгч болох уу? Болно. Студент зөндөө авдаг шүү дээ. Тийм үү. Одоо яг нөгөө Facebook хөгжсөн нөгөө гарангууд нь лайв хийгээд хадгалждаг болохоор харьцангуй нөгөө бичлэгээр авах улсууд нь харьцангуй цөөрцсөн.
Нэг үе нөгөө чанартай та эдээс авах хэрэгтэй шүү тий дээ. чанартай байна. Бас тэр нь одоо үнэлэмжийн тухайд ямар авах вэ? За тэгээд хэдэн он ер нь хэдэн оноос хойш бичлэгүүдийг одоо авах боломжтой тэр архивыг гэдэг. За яг манай студ дээр бол 14 оноос хойш. 14 оноос хойш нэг ямар ч нэг 600 гаруй уралдаан байгаа хаа. Их байгаа нь ялсан. Одоо 21 аймагаас л би Уус аймагаас ерөөсөө бичиж үзээгүй. Уралдаан наадам ерөөсөө сургаж үзээгүй. Уус аймагч орж үзээгүй. Сая харин Уус аймагаар нэг 7 хоног яваад ирсэн. Бусад аймагуудын хэрнэ байгаа да. Тэгээ ялангуяа одоо энэ Дундгов, тэгээд Сүхбаатар, Хинти, Дорнод тэгээд Дорногов өтер гэдэг. Ер нь тэгээд нэг аймгаар нэг ялгах юм бол бас мэлээдгүй юм болох хоо. Ямар сандаа нөгөө уралдаан наадам дуусаад ирэнгүүт чинь манайх ч нөгөө өдөр болго нөгөө эфирийн цагтай. Тэгээ наадмуудаа гоё нөгөө аймгаар энэ жил өнгөрсөн хугацаанд чинь тэгж гаргачихлаа шүү дээ. Энэ 7 хоног тэр аймгийн цаг, тэр аймгийн цаг, тэр аймгийн 7 хоног, тэр аймгийн 7 хоног гэдэг. Яг аймгаар нэг гаргачихдаг. Хинтигээс л их бол уралдаан бичсэн байлээ да надад. Та хоёрыг ч харин бүсчлээд авцсан гэдэг Оюнбаатар ярьсан шүү дээ. Наад манай. Үгүй нөгөө сумда. Тэ баг ер нь нөгөө олон жил ч юу явах вэ одоо нэг сүүлийн 10 жил бараг явцсан болохоор чинь нэг тиймэрхүү юм байдаг шүү дээ. Одоо жишээ нь Хинти аймаг гэхэд чинь Хинти аймгийн хойдлын сумд руу голцоохон би явчихдаг. Урд руу голцоохон манай ааг явдаг шүү дээ. Тэгээд одоо чинь галшаад наадам болох гэж нэг үл би дишээ ярьдаг. Тэр дөрөнгөө ааг очоо бичдэг аагийн сум гэх жишээний. Тий. Бас тийм хуваарууд гарцсан байна уу тий. Тэгэхээр нөгөө одоо галшармаар ингээд баян мөнгө төргээ одоо Квенти аймаг дээр ингээд авч зэ ингээд ярахад хоо тэнд наадам ааг очих хөлгүй. Тэгэд нөгөө баян нөгөө ингээд очиждаг болохоор. За тэгж олон наадмуудыг тайлбарласан тийм ээ. Тэгэхээр тэн дээрээс нэг онцлох гэдэг юм уу? Би олонгой улсын баяр наадамтай холбогдуулж энэ зүйлсүүдийг илүү төлхөө тавьж байна. Гэхдээ та бүсийн уралдаан мөн хурдын талаас ярьж болно. Та ер нь харин уяжтай холбооны уралдаануудыг үл ихэнх тасруулж яваад амжуулаад идэв шүү тий. Тэгсэн. Тий. Хамгийн ихээр огшоосон гэдэг юм хамгийн их сэтгэл төрсөн наадам. Наадам болгон сайхан гэж хэлхэл байгаа л да. Гэхдээ л тэндээс онцлох. Тэ ястаа наадам болгон сайхан тэгээд тэр 16 оны улсын наадам их гоё наадам байсан даа бас. Тэр үндсэндээ халиу азрагын жаргалантын аманд энэ даваа хуугаавян дээр ирээд урд өдрийн жаргалантын аманд хоноод маргааш нь нараа хонгоор халиун шөвгөр яруу гэдэг ингээд дөрвөн азраг тий. Одоо зураг нь фэйсбүүкээс сошиалаар явааддаг тий. Тэгээ ажнаагаалын нэг хэдэн азрагнууч ингээд игнээд байх. Тэр их гоё мэдрэмж байсан. Тэгээ хамгийн ер нь их юу сэтгэл хөдлөсөн наадам гэх юм бол тэр 2017 оны хаврын бүс тэр Хөвсгөл аймагт болоод. Тэгээ тэрнээс улбаалаад намайг сүүлийн үед бас нэг жоохон шүүмжил авсан. Чи дунд уумар гараад ирэнгүүт амьсгаа авчууд өндөр дуугаар ярьдаг гэдэг. Уг нь бол тэгдэггүй юм. Үгүй тэгдэггүй байх л гэж би бододгийн ялгаагүй адилхан сайхан алгагүй ярьдаг. Тэгээд бас нөгөө нутаг орны болохоор арай нэг намтар гуншин дүүхийн идүү мэддэг болохоор арай нэг жоохон түлхүү ярьцдаг байж магадгүй. Бусдаар бол дундуу юмрыг яриад болгоны юмрыг ярихгүй юм бол байж болохгүй л дээ тий. Камер дэлгэцэн тусч байгаа бүх мөрдөө ингээл ярих хэрэгтэй тэр чинь ялгаагүй л уяа чиний нөгөө түрүүний ярьдаг бүтэн жилийн хөдөлмөр явж байгаа. Тэр 17 оны гэлтэй зэнкэр дээр хамгийн сүүлд их нэснэмэр мордоод манай лав учир битээ чи нөгөө их ойрхон үзээгүй найзууд болохоор анх дөнгөж нөгөө улсын алдарт болчоод дүнжин гарав дуруулах гэж явахт би болиулсан байхгүй. Ер нь анханасаа Хөвсгөл явна гэжсэн. Тэгээ дүнжин гарав тавьчих уу гэхээр нь за зорьсон юмд явж байгаа хүн замын дунд нэг эрнгэлж таньгэлзээд ч хэрэггүй үстэй гэж юу ячихгүй. Нэг мөсөн л дан уяагаар очсон нь дээргүй юу гэд хэлчихгүй. Тэгээ их нэснэмэр хамгийн сүгэлд оройхон мордоод тэгсэн тэдний уян дээрээс чинь нөгөө амгалан хэр тэг отгон лавгийн хөрөмөр хишиг хөрөн гэдэг тэр хоёр мөрөнд мордсон. Тэгэд улсын алдарт Хончиг хотын Батуулдын бууралмаар бас хамт нэг уян дээрээс ингээ мордож байгаа. Тэгсэн нөгөө мань хүн болохоор тэр хишиг хөрөндөө их найдлага тавьчихсан байхгүй хөрөмөр нь. Тэгээ орой мордсон, хариуг хоолн шингэцсэн. Тэгээд мордуулчаад хашаанаас нөгөө хөдөлгөтөнд дэвдсэн байхгүй. Юмыг яаж мэдгүй хадаг аваа хүртэлчээ. Жижигхэн хөрөмөр зам заах чинь билүү гээд. Нөгөө хадаг хүртэл. Тэгсэн ёстой замыг заасан да тэн дээр. Тэгээд нөгөө Хөвсгөл чинь онгоцны буудлын дээрээс мордонгуудаа хойгуураа гарч ирээд тэр нөгөө дээшээ нөгөө үзэгчтэнд бүр ингээ сунждаг. Айхтар их явдагч нөгөө засмал хатгал явдаг засмал замаа гарч ирэл ингээл яваа л гэдэг. Тэгсэн нөгөө хишиг хүрэн өнгөсөөр угаад засмал зам гарч ирээд ингээ хойшлог ингээ араас нь мөрдүүд нүрэлж авч ирээд байдаг. Нөгөө амгалан хэр нь хөтлөөд байгаа. Нөгөө Батуулдахын бууралмөр
бас ингээ үзүүр хитэн мөрөн дээр оролдоод. 3 мөр нэг байндраас мордсон 3 мөр би өөрөө нөгөө тэн дээр очиж байралцсан. Тэгээ гуруула багтах гад байдаг. Нэг нь жоохон явхаар нэг нь мултарчих гад байдаг. Тэгээ явж байгаад нөгөө барай хаана байна гэдгсэн барай болоогүй. Гүн чи яасан ордоггүй барай вэ гэж хэлсэн юм байна л та тэн дээр. Яасан ордоггүй барай вэ гэдэг. Тэгсэн чинь л нөгөө нэг нутгийн морал одоо тэнцээ яалт байхгүй л нөгөө нэг найз мөрийг хааваагаа холоос үрээд ирсэн. Тэгэл тэн дээр нэг тийм болох нь болсон юм а. Тэгээ тэрэн дээрээс болоод нөгөө чи дунд уймар гарч ирэхээр нөгөө гүнзгий амьсгаа авч өндөр дуугаар ярьдаг гэдэг. Тэгээ тэр их гоё наадам болж исэн юм байна. Тэгээд тэр 15 оны Уяшны холбооны 20 жилийн ойч их гоё наадам болсон шүү дээ. Би үзэж чадаагүй шүү дээ. Тэр би 2001 онд аав ээжтэйгээ энэ хар хорон дээр их урдыг үзэж ирсэн. Их гоё нөгөө ёстой нөгөө асар майхан наалаг алдсан л тэр орхны зэнкэр хөндөө тэр аргантын хөтөл гэдэг чинь ёстой гоё байлаа. Тэгээ тэр наадам санаад орсон надад бол. Их гоё хөдөө хэртэй. Ингээ нэг тал торох шиг ногоон тал дээр ингээ хөндөөд ингээ бууц алаг алдсан. Тэгээ 3 өдөр 10 нас оролцсон шүү дээ. Тэгээ сүүлдээ хоолоос өгөөд ер нь бас хэцүүцсэн шүү. Тэгтээ тэр их гоё наадам бас. Тэгээ хөдөө талд тэгж наадах ч бас их гоё юм байл шүү дээ. Ерөөсөө л нөгөө наадмын яг унган төрхийн хүмүүс санагалзал яагаад сумын наадам гоё гэдэг юм. Тэр нөгөө уламжлалт хэв маягууд нь илүүтэй хадгалагдж байгаа учраас хүмүүстэй сумын наадмыг гоё сайхан гэдэг шүү дээ. Хамгийн сайхан наадам сумын наадам л гэж ярьдаг. Яг хөө мэдээж мордуу таньдаг юм уу, хүн таньдаг юм байдаг л. Гэхдээ нөгөө уламжлалт гэдэг юм уу, нөгөө хуучин цаг наадам гэдэг нэг ийм л байдаг. Тэр дүр зураг хадгалагдж байгаа учраас гэж би ойлгоод. Тэр чинь хадгалаад л нөгөө айл уян дээр очиход ч гэсэн нэг айхтар тийм нөгөө хамгаалт юм байхгүй. Одоо манайхаа та бол зовлонгийн сайн мэдчих шүү дээ. Тэгээ улсын наадам дээр яадаг нэг тэр нөгөө айргийн амирны хашаа руу орох гэтэл оруулахгүй. За тэгээ нөгөө эргээ барай руугаа явна, чигээрээ явуулахгүй гадуур наалах гэдэг. Нэг олон цагт нохоо өрцөн цагдаа нар нөгөө нохоонууд нь ус хийж хүнж очоогоод ерөөсөө бас л хэцүү шттэ тий. Тийм бас нэг жоохон шүүмжлэлтэй юмнуудаас ажиглагдчихлээ. Одоо мэдээч олон жил ингээ морь тайлбарсан өөрөө моринд сэтгэлтэй хүндэтгэлтэй ханддаг хөө. Гэвтэл нөгөө нэг одоо жишээлбэл одоо аль энэ олон цууд хурдан хөлгүүдээс алийг илүү онцлдог вэ гэдээ асуулахаар жоохон амжихан ч юм асуулт болчих магадгүй. Гэвтэл тэгэж асуумаар байна. Жишээлбэл одоо би бол шараа газарганда хайртай учраас ингээ шараа газаргаар гойцсон байж байгаа. Энд шараа газархтаа хуусан зургууд надад хамгийн олон халиваа газарх шараа газархтаа хуусан зургууд их олон. Ампруу бас нөгөө мэдээж энэ олон сайхан хөлгүүдийг ялгаж байгаа ш. Гэхдээ л арай илүү дотн арай илүү хайртай нөгөө амжилтдаг гэвэл хэний ямар хөлгүүд вэ? За яг нөгөө нэг цаг үедээ л байдаг бохтоо тий. Би саяхан та тавьсан байсанд 2009 оны ламын гэгэний наадмын зургийг тий. Их мөрөн дээр дэлгэрдлэн алтар алзан мөр цогтын бат сайхны бормор 2 4 хүмүүс. Тэр хоёрыг бол одоо тухайн үед тэр ч одоо 9 10 11 оны үед оролцсон байж. Тухайн үед бол тэр хоёрыг энэ улсын наадамд энэ хоёр л нэг баараггүй багтандаа гэж их бод хардаг байсан. Тэр Дарнавын хатан бүлгийн Монголын жаргал сайхны холоолог гэдэг азаргыг бас улсын наадамд нэг айрагдчих болов гэж бас их хардаг байсан. Тэгээ ерөн тэгээд олон сайхан хурдан хөлгүүд ч одоо ёстой нөгөө айлын айл гэх үү гэжээ. Тэгэл ерөн яг нэг энэ системийн одоо нөгөө балиг шигэлдэг энэ миний өстө нөгөө шүтэн гэдэг нэг тэгж нэг ялгаад байх юм бол байдаггүй. Зүгээр л яг энэ нэг улсын наадам нэг айрагдчихсан. Энэ ер нь нэг айрагдчих болов өтер гэсэн тийм хүлээсэн юмнууд л байдаг. За тэгвэл одоо өөрөө танд өгнөөр яг энэ цагийн ста нөгөө та хоёр ч аргагүй хурдан төрмөл хурдан буюу юм а гэлтэй. Тэгвэл тийм энэ цагийн одоо энэ цагт хурдталж байгаа аргагүй хурдан төрмөл хурдан буюу гэвэл хэний ямар мөртэй онцлог. Ямар хурдан хөлгөө. Одоо манай монголчууд ярихаараа дандаа нэг азраг их насаал нэг онцлоод идэв тий. Хараа нэг олон жилийн унгнууд хоорондоо оролддог гэдэг учраас ерөөсөө л тэгэл сумгаа сургалсан ч гэсэн азрагны өнгө ямар байна, азрагны үзүүр ямар байна, их мөрөнд яав юу. Тэгээ багцуул бол нэг юу яадаггүй, сонирхдаггүй. Тэгтээ багадууж ялгаагүй хөдөлмөр орж байгаа, уяа орж байгаа сайхан л. Тэгтэл нөгөө араа илүүл тэгэл нөгөө улсын наадам ч гэсэн нэг 7 сарын 11-ний өглөө их гоё ядсан шүү дээ. Тийм шүү дээ. Азраг мордох гэдэг өглөө ч их гоё. Азраг их мөр хоёр тэр чинь нөгөө яг оргил нь тийм. Яг нөгөө улсын наадмын яг оргил хоёр оролдоон чинь л тэр хоёр нь гэдэг. Тэгэхээр ер нь яг их мөрөн дээр одоо тэр манай буянтайгийн уяад байгаа тэрэн дэр жим хүйгийн тэр тод янзаг гэдэг одоо сүүлийн 2 жил их сайн оролцож байгаа шүү дээ. Тэр бас арай тусгай адуу шиг санагдаад байдаг шүү дээ. Тэрнийг би энэ соёлон багт нь Эрдэнэтэд 7 сарын 1-2-нд наадам болоод
Тэр наадан дээр нэлээд сайн дөрүүлэхгүй юу. Тэгээд бас нэг жоохон төстэй өрөөнүүдтэй тэр оролдоод нэлээд сайн дийлээд болсон. Тэгээд тэр наадмаас өмнө гараад би тайлбар дээр хэлчихгүй юу. 7 сарын 12-ны өдөр соёолоо уралдана. Энэ цав дээр одоо хүйдэл одог тэрэг тарж мэдэндээ гэд. Тэгсэн амаа үзүүчихгүй. Тэгээ нөгөө тэрийг нь эзэн сонссон юм билээ л. Тэгээ дараанд нь надтай холбогдоод дүүгийн амны үлгээр үрээ харагдсан. Амыг нь Милана гэж манай аав энэ 2000 онд Дундуу аймгийн наадам соёлын дөрвөлжсэн хээрмөрний зургийг нэх гой томоор зурулж өгч ирсэн надад. Тий, тэр зэрдмөр их хордмор шиг санагддаг. Тэгээ одоо манай улсууд уяжтай ярьж байгаагаар одоо нотны улсууд төрүүлээ их хурд төрүүлсэн уулсын галаагийн бороо гэдэг мөрийг бас 20 хэдэн жилдээ бас нэлээд дийлж уралдах баха гэж улсууд бас яриад идэг шүү. За азраг дээр тэр одоо тэгээд бас л хэлэхэд хэцүү болчиход байна дүү. Тэгээ нэг үе бол одоо яг уул салзаазар ингээл 3 дараалан төрүүлдэг сугарын загал гэл ингээл баян нэг дараатай байдаг нэг хэдэн азрагнууд байлаа шүү дээ. Нөгөө шарга марга өмбүү хээр гэдэг чинь Монгол хээр гэдэг шиг. Одоо бол ерөөсөө тэр ихийн тэмдэггүй болчихлоо шүү дээ. Нэг тогтмол амжилт гаргаад байгаа 2-3 жил дараалаад байгаа адуу мал тэр чинь ер нь л ховор болчиход байна. Тэгээ азраган дээр бол одоо бүхэн халзаа азраг харахгүй хурдаа одоо юм да гэж би тэр булганы 80 жилийг дагаж явж байхдаа тэгш нэг бодчихсон шүү. За тэн дээр ёстой нэг эрчилсэн сум гэдэг ч ямар юм байсан юм. Ер нь нэг хурдан багтахгүй байгаа юм шиг байсан шүү. Хэм хурдан байсан та. Тэгээд замаас гараа мод руу хавцсан. Тэр бол муу зандаа ороогүй хурдан багтахгүй болоод л гарсан баг гэж би зүгээр бод. Тэгээ харахад ононгоо зүчээ мүчээ тэгэл тэр дорн морндор тэр олон л очдөг л та харддаг. Харахад бол тийм нэг хүнд даацын нэг тэргийн төлөлдөг мөр шиг тийм айхтар бярлаг штэ. Тэгээ одоо бөхөр бол нэг тийм нэг намхан хэрнээ их тийм зузаан бяртай одоо их дээгүүр таваанд үзчихдэг тийм нөгөө бөхчүүд шиг. Тэгээд нэг явж байгаа такиж байгаа натар нэг би нэг дийлэх ёстой гэсэн шиг явж байгаа натар бас арай өөр сэтгэл зүйтэй авдаа шиг санагдаад байна. Тэр хентийн оригинал улсад харагддаг тэр хентийн баяагийн хатар хоёрын зэр дэсргийг бас би хурдаасар гэж боддог. Тэгэл ер нь тэгэл бүхэл адуу харагддэрүүлж байгаа адуу болгон хурдандаа тэгэл тэн дээрээс одоо яста нөгөө удамтай сайн адуугийн сайн уйсан үнэл өнөөдөр 5 адуунд зогсож тэр төв зингэлтгтэл орохоос бүгд л 500 адуу уралдсан ч 5-ын өрдөг 50 адуу уралдсан ч 5-ын өрдөг болохоор энэ бол айхтар хатуу тоглоом шүү. Гам бүрийн шинжит таньсан гэдэг юм уу? Олж одоо харсан бас бусдад одоо хурд хуваанч гэдэг юм уу санал болгосон одоо ер нь хэр хурдтай болоо. Яагаад ингэж асууж байна вэ гэхээр би бас хөдөө орон нутгаар уяжтай уулзж байхад миний тэр адууг одоос гамбураараа тэрэнд хэлж өгсөн юм байна лээ ч гэдэг юм уу. За бас төвийн уяжтай уулзж байхад гамбурууник уралдаан дээрээс хараад ингэж хэлсэн шүү. Тэгээд би сонирхсан юм а гэж хэлжсэн уяжтай нэг бас удаа таарч ирсэн л та. Гэхдээ яг нөгөө айхтар шинжиж авч өгөх ч үгүй тэгэл нөгөө уралдаан таквил маклиг нь харж байгаад бас улсууд их ярьдаг л да. Нөгөө морь их сурдаг. Нөгөө аргагүй нөгөө мэдээлэлтэй нараа ойрхон байдаг нөгөө энд тэнтгийн наадам болгоныг наадмуудыг ч нөгөө бичиж авчирал зарим нь өөрөө үздэг зарим нь ингээ бичлэгээр тайлбарладаг болохоор нэг тийм мөрний хэрэгтэй байна, их насны мөр хэрэгтэй байна, азраг хэрэгтэй байна гэдэг юм уу, бага насны адуу гэдэг юм уу. Тэгэж сурах тохиолдол бол олон байдаг. Тэг яг гоо тэгээд нөгөө зарим нэг улсууд нь бас гайгүй өөрийн сэтгэл санаанд нийцсэн юм байх юм бол санал болгодог. Бусдаар бол миний морь мэднэ гэж яах вэ те. Хэрвээ морь нөгөө манай цоожихын хэсэг байгаа шүү дээ. Морь шинжин гэдэгт би ерөөсөө итгэдэггүйгээд. Манай аав хэлдэг байсан. Хэрвээ морь таньдаг хүн байсан бол тэр бүх морийг таньж аваад хус ухан тавьсан юм шиг тэр үнийг наадам болно шүү дээ. Тэгэхээр би бол морь таньдаг хүн гэдэгт итгэдэггүй юм аа. Зүгээр яг нөгөө уяаны эрдэм одоо морины удам өгч дараал. Одоо ерөөсөө нөгөө удам хамгийн гол нь одоо ерөөсөө удам л байна шүү дээ те. Аливаа нөгөө адуу хүн ирж удмаа дагадаг. Одоо нэг давхсан адуу судлаад үзэнгүү дээшээ нөгөө удмын ингээл хөнгүүд за энэ ч бол одоо гарцаа байхгүй л одоо давхаас өөр аргагүй удамтай адуу юм байна да л гэж. Тэр үн шиг тэгээд удам л их чухалч л дээ. Тэг яг нөгөө ганц нэг улс амтнд санал болгож авсан адуу мал литр бол нэлээд байгаа ах уу. Тэгээд давхснасаа давхаагүй нь олон шүү дээ. Яг ганц нэг улсын тогтоолтой чанартай нааданд тэр нэг тэнд нэг тийм өрөөлөө дээ та яг сонирхоод үзэхгүй юу тэр гэж хэллээд тэр нэг нь очиод үзээд авцсан адуу мал мэрсэр байх нь байж л. Одоо нөгөө дайдуугийн баяр ахын зэрдмэр тэр манай найз ариун болд данх санал болгоод ариун болд 8 хийцэн байж жоод тэгээд найз нь авха нэг 8 жоохон хойшлоо дараанд нь баяр ах мөр сурангуут нь саяын манай найз очиж үзчихэд ирсэн тэр нэг очиж үзэхгүй юу гэж хэлээд тэгээд авсан билээ тэр жилээ нэг улсад аа гэжсэн.
Загжуймэн сайхан манлаа гэж тэр товгор хэрэг азрагын бас нэг 14 онд штэ намар 14 онд уулын ойг манах үтсээс баг. Тэгсэн төрүүлж ирээд тогон дээр ханарж байгаа ам үзотсох. Тэгээ ерөн цаанаас гараа хөтөлсөн. Их хурдан азраг байна да гэж бодоод тэг сайрн мэндэ газраг гэд тэр уулын дам үзүүцээр азраг та бичлэгийн нэг үзээрээ тэгэхээр тэр гайг азраг байж мэднэ гэсэн. Тэгсэн мэндэ дараанд нь аваад тэгээд 15 он ч улсад харагдаа зүүн бүсэд харагдаа холбооны ойд харагдаа улсын шилдэг азраг болж ирсэн. Тэгэд нодны болгоны ой дэр мэндэ ах чиг сайн наадсан. Дааг дөрүүлээд ирэнгүүт нь ерөөсө төрөө авахгүйсэн харагдаж. Нас болгонд л харагдаж байгаа. Тэгээ дааг дөрүүлчингүүт нь унган дааган дөрүүлчингүүт нь төвшөө дээр тавхиад атсан. Тэгээд мэндэ ах хэр азраг мазраг олон юутай холбож өгсөн гэд. Нөгөө тэр хонгор даагныхаа эцэг азраганд гүү тавьж төлөө аваарай тэр гих жишээний тийм юмнууд дээр олон байна. Тэгэхээр бас сүүлийн үед хиймрийн гампруу, төмний ихийн гампруу болоод одоо дуудлага худалдааны гампруу болох гэдэг тий. Хаана дуудлага худалдаа олон гампруу маань тайлбарлалцсан хөтөлцөн явж байгаа. Тэгээд би бас ононгой юун дээр яг чиний хөтөлж байгаа дээр очиж хараад энийг дараа нь би бас чамд хэлжсэн санагдчихэв. Энийг нэг юм ажил хэрэг болгоод бүр албан ёсны болгочулдаг юм бэ. Дуудлага худалдаа зохион байгуулаад тэр нь одоо амжилт олц. Ингээд бүр яг стандарт хотоогоо төдөн сард гампрууны дуудлага худалдаа болно. Тэрэнд ингээ гампрууны дуудлага худалдаанд оролцуулахын тулд ингэж яриагаарай. Тэгээд тэрний өмнө эрх мордынхаа мэдээллийг аваад одоо эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулаад ч байдаг юм уу. Ингээд албачуулвал яад юм бэ гэдэг саналыг чамд бол ярьжсэн. Ер нь тий над хэлжсэн да. Тий. Дуудлага худалдааны тухайд хичнээн дуудлага худалдаа хөтөлсөн би. Ер нь энэ хэр Монголд бас хөгжих боломжтой юм шиг санагдаж байна. Уг нь бас хөгжүүлэхээр юм шиг байгаа. Тий одоо ч гадаадд дандаа л дуудлага худалдаагаар зарагдчих штэ тий. Манайхан ч өөрөө дуудлага худалдаанаас очиж мормал авсууд сууж өсөөнг байгаа штэ. Тэгэхээр ер нь энэ дуудлага худалдаа гэдэг юм бас орчин үеэ цаг үеийн дагаад бас манайд хөгжих ёстой, морин тойруулга гэдэг юм хөгжих ёстой, тойргийн уралдаан гэдэг юм хөгжих ёстой ч гэдэг юм уу. Тэгэл бас нэг алхам алхмаар л тэр нөгөө хөгжлөөр ойртох ёстой байх л та. Би 2018 онд 17 онд лөө Максын цэрэн жигмд ах надад санал тавиад нөгөө энэ дуудлага худалдаа гэдэг юм жирөөс л Макс групп л гаргаж ирсэн шүү дээ. Тэгээ хэд хэдэн дуудлага худалдаа нөгөө хоорондоо давтамж нь хол. Тэгээ сүүлийн Чингисийн үрээд болсон дуудлага худалдааг нь хөтлөд өгөөч гээд. Тэгээ тэрнийг хөтлснөөс хойш тэгэл дараа намар нь тэр чинь хавар болоо дараа намар нь 5% дуудлага худалдаа 2 ойрхон болоод тэгэл ер нь нэлээд дуудлага худалдаанууд эрчимжиж эхэлсэн дээ. Тэгээ яг өөрөө одоо төвшин баринастайгаа нийлээд нэг 2 удаагийн дуудлага худалдааг бас гардан зохион байгуулсан. Тэгээ нэг хүний нэг хэсэг адуу дуудах, хүн хүний олон адуу дуудах тэр чинь бас хоорондоо ялгаатай л юм бэл. Тэгээд өнгөрсөн өвлж ононгоо дуудлага худалдаа Тодмонлоо Томраатрын гал хуулсан гал ахын дуудлага худалдаа гэдэг 2 том дуудлага худалдаа хамгийн сүүлд хөтлөх швтэй. Тэр хоёр бол хамгийн оргил дуудлага худалдаанууднаас. Даваа угаагаас их оргил байсан. Ер нь тэгэл манайд болж байгаа дуудлага худалдаанууд ер нь их оргил байсан. Ер нь ихэнхээс нь одоо үлд хэрэг үлдцтэй байдیں۔ Дуудлага худалдаанд дундчаар нэг удаа хичнээн одоо оруулдгийн аль насны гэдэг юм уу адуу илүү зарагдах боломжтой байдгийн. За ер нь үлдсэн адуу ер нь тун цөөхөн байсан да. Цэрэн жигмд дуудлага худалдаан дээр нэг 60-70% анх тэр намайг хөтлөхөөр зарагдчихжээ. Даваа уугаан дуудлага худалдаа 2 удаа болоход ер нь нэг 90%-тэй явчихжээ. Тэгээ дараанд нь Тодмонлоо байж нөгөө гам зэрэг тэмүүлэнгийн гам зэрэг гон дуудлага худалдаа тэр бас нэг 60-70%-тэй зарагдчихжээ. Тэгээ төвшөө дээр нэг Төв аймгийн сэргэлэнд нод нэг дуудлага худалдаа хийсэн тэр бол 100% зарагдсан. Ононгоох 100% байсан. Уулсын галаахыг 100% байсан гэдэг. Ер нь тэгээд манайхан ч нэг ярил дээр хэцээхтэй. Тэгээд дандаа нөгөө дуудлага худалдаа төмний нүдэн дээр нөгөө ил байгаа учраас тэр чинь хүн чинь сайн адуугаа оруулна. Мэдээж одоо манай төмний нүдэн дээр ил биш ч гэсэн та хоёр хоорондоо 8 ихэд муугаа өгөхгүй шүү дээ. Хүн айлуулах сайныгаа л өгнө. Эргээд тэр хүний нэр гарна, унгаа адууны нэр сүр гарна. Тэгэл бас л нөгөө нэг юмний үе таалга нээгдэнэ гэдэг учраас дандаа манайхан чинь сайныгаа л хүнд адуу бэлгэлсэн ч гэсэн манай уяачаад сайныгаа өгдөг шүү дээ. Тэгэхээр чи нөгөө удам мөчлөн үнэн тийм сайн юм дээр чинь оролцоод нөгөө авж байгаа улсуудаа ч гэсэн сайхан байдаг. Тэрнийг хөтөлж байгаа надад ч сайхан байдаг. Гүн шиг. Дуудлага худалдааны үеэр хамгийн өндөр үнэ үзсэн чиний мэдхийн чиний хөтөлжсэн дуудлага худалдаа. Ер нь дуудлага худалдааны ханш ямар л ноднон нийслэлийн ордод төрүүлжсэн гээд энэ Тодмонлоо байж Төмраатрын гал дарахын бор ураа шүтлэн бор ураа өнгөрсөн намрын дуудлага худалдаагаар 70 сая өрсөн. Тэр хамгийн дээд. Тэр хамгийн дээд. Оноохынх чинь дээд нь 61. 61. Даваа хуугах 33. Нүү их 50 баатар авсан тий. Төвшөө тэрийн нэг дуудлага худалдааных болохоор тэр дашил 100 арга маг лавдрын дүүн 35 өрсөн.
Тиймэрхүү л байна. Дуудлага худалдаанаас тэгээд гарсан одоонууд одоо ер нь хэр байна вэ? За ер нь одоо нодны урьдчилангаас эхэлсэн гэсэн. Одоо энэ жил ер нь уг нь энэ жил наадамд байсан бол яг дуулдах жил нь энэ жил л байгаа. Хүмүүс ер нь ажиглаад байхад гүү авах сонирхол өндөртэй байд юм байна. Эсвэл үрээ авах сонирхолтой өндөртэй. Одоо ер нь дандаа гүү тал руугаа охин тал руугаа болчихлоо шүү дээ. Одоо нэг хурдан одоо саваан дагаж төрдгөө гэж манай оноох хэлдэг. Тэгээд тэр хүн шиг одоо ерөөсөө дандаа л одоо зүүн талаар хийгдэж байгаа ч гэдэг юм уу. Ер нь одоо сүүлийн үед хийгдэж байгаа наймаа дандаа охиад дууны наймаа хийгдэж байна. А яг одоо яг наадмын өмнө гэдэг бол нөгөө тодорцсон хурдан дууны 8 нэг хийгдэж байна. За тэгэхээр за дараагийн маань ярилцах сэдв үлээ. Дуудлага худалдаа. Энэ морь сурвалжилдаг гэдэг юм уу? Морины мэдээлэл дамжуулдаг хүмүүсээс ингэж ажиглахлаар ер нь бол морь малнаас хол хөндөө өссөн би л юм шиг байна. Бусд нь бол одоо шилбэл та бол яач удамтай хүн Оюунбаатар за ингээл цагаан талах ер нь бол бүгдээрээ л нэг тэр ахуйд ойрхос. Миний хувьд бол яг хэдийгээр зундаа хөдөө очдөг байсан ч гэсэн манай хангаар бол эмэгтэй хүүхдийг тэр морь мал унуулж одоо явуулдаггүй. Ер нь бол сайлын зэлнээс холцолдог. Аргалаа төгөөл явуулцдаг юм баггүй. Тэгэхээр мориноос хол харьцангуй хол өссөн гэсэн. Гэтэ манай наацх морь үед. Гэтэ бид нэрийг бол ойртуулдаг юм эс. Таны хувьд одоо бусд нь бол ерөөсөө л морьтой холбогдолтой хүмүүсээс учраас ер нь бол илүү юм байна гэж би анзаараад байдаг. Таны хувьд бол Автон Монгол улсын авраг малттай. Хоёр ах чинь одоо Сум аймгийн алдарт байж тийм ээ. Танайхан бол морь уях төрийн хэрэгт бас үе дамжин шимтэж байгаа ийм хүмүүс. Тэгэхээр гамбурын аав нь одоо ямар хүн байд юм, ах нь ямар хүн байд юм бол ямар хурдан морьтой юм бол яаж дахиулдаг юм бол гэдээ бас морь сонирхож байгаа хэл та. Бүлийнхнаа танилцуулах. Тэгээ манай аав Дундгуй аймгийн Луус Сум ээ. Одоо Сариг харихны ангираар нутагта Самааватар л гэдэг юм да. Нутгийнхан бол Самааватар гэдгээр л. Тэгээ хүмүүс аав чи хоч юм уу гэж асуугаад. Тэгээ манай аавыг өргөж авсан эцэг нь Самдан Бринлэ гэж лам хүн байсан. Тэгээ Самаагийн Баатар гэдэг баг овг нь баг. Тэгээд манай аав аймгийн алдартай өцөлтөй улсын авраг малчин 18 онд болсон тийм юм бит. Одоо нас өдөр 60 гарцсан. Манай баг ах мөр уйна аймгийн алдартай байж Баатрын ган зүрэг гэдэг. Энэ хентийн дархан одоо ер нь энэ боржигн талаар нутгалдаг. Одоо энэ Төв аймгийн Баян сумд ирээд бас 2 жил болчлоо да. Тэгэл ер нь нөгөө нүүдэлчүүд ми хүн одоо стал жилийн дөрөв үлрэлдэл нүүж байдаг л юм. Морь мал руугаа бас үлээд хэдэн жил айхтар бас анхаарч чадахгүй тэгэл нөгөө малчууны нөгөө гол амжиргааны их үүсрүү нөгөө хэдэн мал байдаг болохоор тэгэл малаа дагаал явдаг зундаа нэг хэдэн морь ойчаал тэгэл явж идэг юм байдаг. Да том ах морь уйна ус сумын алдарт байж нутагтаа байт юм бодлого гэдэг. Дунд ах би чин дээр 4 эгчтэй 3 бахтай. Айлын баг нь. Дунд ах маань морьноос жоохон хөндөө техникийн талын хүн байт юм аа. Аав ах トゥ нартай одоо сайн удмын адуу бас авч өгч гэнэ үү? Одоо мэдээж танд бол та хамгийн их мэдээлэлтэй байна. Нэрээс нь бас авыг бол үн ханшаа бидуулах ч байт юм уу? За үгүй ядчил бэлэг сэлтний адуунаас эхлээд бол адууны цусыг сэлбэх бол боломж илүү байгаа гэж хэлж байгаа шүү дээ. Маань ч одоо ер нь нэг морь мал уйхаа болсон доо. Тэгээ голцоо нөгөө адуугаан бол нөгөө манай баг ахаа авчдаг. Тэгээ ахтайгаа нийлээд бас чадлахаа ярээр адууныхаа удам хөгжлийг сайжруулах тал дээр бас эрвэхээр үзээд л байна. Ямар ч нэг зундаа өөрсдийгөө сайхан баясгачаад л байна. Одоохондоо бас том тогтоолтой нөгөө наадам их баг гэж ярих нь бол нэг юу би л нөгөө наадмыг нэг их баггаар нэг ялгахыг хүсдэг байна. Наадам л бол наадам. Наадам болгон эзэнтэй байдаг гэж манай даваа уугаа хэлдэг штэ тий. Тэгэхээр нөгөө наадам болгон эзэнтэй байдаг. Наадам болгон өөр өнгө эзэнтэй байдаг учраас тэгээд яг нөгөө улсын наадам гэдэг юм уу тогтоолтой наадамд бол арайхан бас мөр аригдэ төрүүлгээг өнөд нэг дааган улсад 12 3-аар таква боржигнэн шиг наадамд 7 таквсан. Ерөн дээдл нэг бүсэд нэг 2 3 адууд 7 таквуулчаал байгаа юм дээ. Тий. Тэгэл ахтайгаа нийлээд бас чадлахаараар үзчихэл байна. Тэг яг хөө зундаа бас өөрсдөө сайхан баясгачдаг шүү дээ. Нодны улсын наадмын ард Төв аймгийн Баян суманд очиж 13-ны өдөр очиж сайхан наадсан. Баян суманд нэг 2 үрээ даа 2 мордулсан даагна харагдсан. Тэгээд гэх мэтлэнгээр тэгээ сайхан бас орон нутагта сайхан наадаад л баг. Гамбурын нэртэй морь дурлддаг уу? Миний нэртэй морьд нэг ахтар болдохгүй дүү. Яг хөө энд найз нөхдүүдээр тэжээгдэж урьж байгаа адуунууд бол олон байна. Нөгөө хорхоо дарах зорилгоор. Тэгээд яг уралдаад амжилт үзүүлсэн ховорхон л байна. Тэгээ өөрийгөө бас ярина гэдэг чи хэцүү юм билий. Сквадрын Мукан дээр Ядмын Баталзий гэдэг найз дээр нэг үрээ ноднон 2 наадам тавьсан бас нэг гайгүй үзүүр гарч уралддیں۔ Тэгээд тэрнийгээ тэгээд өөрийгөө яриад авах хэцүү тэгээд байх хэцүү эвгүй юм бэл. Бас тийм л ахалт тий.
Жишээлбэл би бол чамайг одоо мэдээж хүмүүс бол морь сонирхогчд гам буруу одоо хурдан морь сэтгүүлч те хурдан морь тайлбарлагч гэл ингээд хурдан морьны зүтгэлтэн гэдэг утгаар нь бол бүгд мэдэх баг. Миний хувьд бас эмэгтэй хүний хувьд миний бас чиний нэг давуу тал нь юу гэхээр их бүлсэг юм шиг санагддаг. Ингээл ямар ч байсан ажил амьдралаа ажил амралтаа зохицуулаад тодорхой хэсгийг бас гэр бүлдээ зарцуулж чадаад ах шиг анзаардаг. Миний хувьд бол эмэгтэй хүний хувьд тэр бас их давуу тал. Залуучууд маань бас гам буруу яг энэ байдлыг бас үлгэрлэж аваасаа те зөвхөн морь тайлбарлаад одоо ярих биш, морь сайн мэддэг тухайд нь биш, гэр бүлтэй хайр халамжтай байх. Энэ бол бас одоо Монгол хүн бүрийн бас чухал үүрэг штэ тийм үстэй. Морь уйхан төрийн эрэг юм а гэдэг шиг Монгол хүн одоо эр хүн гэр бүлээ одоо сайхан авч явна гэдэг бол түүнээс тотхгүй хөлөл гэж би ингэж боддог. Тэгээ гам бурууныхаа гэргийтэй бас хэлцээ. Манай эхнэр Завхан аймгийн Алдар хаан сумын Богдын гол өргөдөө уугуул өндөө бодлоо ингэ сайхан өсгөе. Одоо хоёр сайхан охин дөрүүлж гисэн тэгээд одоо манай хадмуудын нутаг болохоор нөгөө тэхийн зогсоол нь штэ. Тэхийн зогсоол гэх найргал дээр гардаг штэ. Хүүшийн өвлжөөний тэхийн зогсоолын өндрийг яан тэр жилийн үнэтэйг яан те хүүшийн өвлжөө. Яг тэр хүүшийн өвлжөө болохоор тэр манай хадмуудын яг өвлжөө. Тэгэхээр завхны 90 жилээр очиод бас нөгөө өвлжөө орооноос нөгөө жоохон нөгөө халуунд шатцсан тийм хэлбэртэй байжсэн. Яг тэр нөгөө одоо дорны их яруу наригч бэгзээ явуу болонгийн мэндэлсэн яг тэр хүүшийн өвлжөөний л үндэ. Тий. Морь молонд хэр ойр вэ? Алдар хаанаас ч бас улсын алдартууд энэ төр бас нэлээд байдаг. Байна алдар хаан гарлаа. Руу ойрхон уучраас бас уралдчихдаг. Завхан ч н одоо хотгот уйлгаадуудын үлгийн нутаг гэдэг сайхан нутагчтэй завханаар би явах бас их дуртай. Тэгээ завхны ард түмэн ч бас их сайхан найрсаг ард түмэн байдаг. Тэгээ завхан аймаг алдар хаан сум яг манай дээд эхнэрийн дээд зүйл бол малчин удмын ер нь л малчин улсууд манай хадам аав ээж гэсэн бас мадлуу дээр байсан. Тэгээд сүүлдэн дээр завхны Богдын гол явсан цахилгаан станц гэдэг дээр ажиллаж байгаа. Тэгээд наашаа хот руу орж ирсэн тийм л болсод. Яг нөгөө морь мал уйдаг бол одоо манай эхнэрийн наг зах нар нь бас морь мал уйдаг улсууд байт. Завханда аймгийн алдарт үеч инг төвшин гэтэргээд улсууд байт. Тэгээд нөгөө наад наргаа гээл дэмэдний явчдаг. Тэгэл нөгөө ард талыг маань ганц авч явд байдаг хүн л манай эхнэр штэ. Тэгэл нөгөө тэгэхээр нөгөө 100-ны хэдэн сард нь баярлуулж чадахгүй ч гэсэн тэгээд нөгөө ажил багсаад ирэхээр бас ийш тийшээ бас гэр бүлэрээ тэр бас амрах зовоолох тэр тиймэрхүү юм байна. Хараа одоо гэр бүлийн хүн сайн байж бас энэ ажилдаа санаа зовхгүйгээр сэтгэл хангалуун энэ ажлаа хийж явж чадчих шүү дээ тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Нөгөө амжилттай яваа ирүүний ард сайн хань байдгаа гэдэг шиг тэгээ ер нь тэгэл нөгөө харшаага ямар нэгэн байдлаар санаа зовхгүй ажиллаа хийж байна гэдэг чинь л хамгийн одоо даваа тал нь шүү дээ тий. Хамгийн одоо том юм чинь л шүү дээ. Тэгэл нөгөө энд ажиллаа хийж байгаа нөгөө харшаагаа санаа зоввол яах вүлээ гэдэг бол нөгөө хийж байгаа ажилдаа нөгөө сэтгэл зүрхээ зөрөөж чадахгүй. Тэгэхээр нөгөө хамгийн нөгөө гол ард тал найдвартай байдаг учраас л би ингээл санаа амар дэмэдэнэл яваад идэг чинь. Тэрнтэй албатай гэж. Тэгэхээр тэр хүнийг бас ярих зүйтэй гэж бодсоож байна. Би бас гам бүрийг ингэж дүгндэг. Одоо мэдээж чи тэр нэг тодорхой хугацаанд л болж хаяанд ингээл наадам дээр таарад ч юм уу юу байна. Ингээл таны ажил сайн уу, чиний ажил сайн уу гэдэг байдлаар санджил. Тэг ер нь бол яг миний ойлгодож байгаагаар сэтгүүлч хүн харьцангуй хүнийг одоо бас дүгндэг гэдэг юм уу тэр утгаараа үзэх юм бол би чамайг их нуруутай нэг тийм хий гаргаад байдаггүй гэж үздэг. Альваад нэг яран үг унгаал хүн амттай нэг амархан муудаа сайн датч гэдэг юм уу нэг тийм бол байхгүй. Ер нь бол нуруутай гэж дүгндэг л дээ. За баярлалаа. Найз нөхдийнх нь хүрээллийг харахад ер нь бол тийм юм болов гэж боддог. Гэхдээ яг нэг хүн нэг анхтар төвөг удчихгүй хүнд нэг худлаа хэлчихгүй юмсан л гэж л бодож байдаг шүү дээ. Тэгээ нэг хүнд нэг худлаа хэлээд хүний ажил алчихгүй юмсан л гэж. Ямар сайнтай цагийг бас гайгүй баримтчилдаг болов уу гэж бододсон. Түрүү таны урилгаас 16 минут уцаарч уу яа. Тэгтээ ер нь нэг хүний ажилд нэг төвөг удаад нэг худлаа хэлчихгүй юмсан даа л гэж л нэг заа гэж хэлчихэд нөгөө бүтээчэндээ гэсэнгээд хүн ингээд хараа яваад идэг нөгөө хэлсэндээ хүрч чадахгүй нэг хүний ажлыг өөрөөсөө болоод ингээд алдчихвал бас тэр л одоо хамгийн байж болохгүй болоо л гэж л боддог шүү дээ. Тэр бас чухал чанар шүү. Тэгээд юу гэмдэ мэдээж залуу хүн одоо хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байх. Тэгээд морины салбар маань харьцангуй одоос эртнээс уламжлалтай боловч яг ингээд одоо энэ чиглэлийг гаргаад ингээд хөгжүүлээд цааш нь тэгвэл маш их боломжууд байгаа юм шиг ажиллаад байна. Гам бүрийн цаашид хийж хэрэгжүүлэхээр зориулж байгаа том зургаар харж байгаа нэг надад тийм мөрөөдөл байна. Эсвэл тийм зориг байна гэд хэлвэл.
За яг одоо тэгээд ер нь хийж байгаа ажлаа одоо энэ нэг мөр тайлбарлаад бас нэг сайхан олон төмнийг ингээд нөгөө цэнгүүлээд нэг сонрын мэлаагаад ингээд бас явж байгаа да их одоо нөгөө хувь тавилан аав ээжтэй нөгөө өөртөө нэгдсэн хувь тавиландаа их одоо баярлж явдаг да. Тэгээд энэ ажлаа бас одоо нөгөө аливаа нөгөө спорт гэсэн настай байдаг шүү дээ тий. Одоо тэгэл миний араас Оюнбаатар өтөрийн араас одоо морь тайлбарладаг зөндөө л усууд гарч ирнэ. Одоо ч ингээ гараад ирсэн манай гонгорыг сайхан тайлбарладаг дүү байна. Тэгээ морь тайлбарлах гэсэн сонирхолтой ингээ олон залуучуудаас ханддаг л да. Тэгээ нөгөө юм үе үедээ байдаг гэдэг шиг. Тэгээ бас одоо нэг энэ байгаа үедээ бас нэг боломжийнхоо хэрээр нэг сайхан ажлаа нэг нэр төртөйхэн шиг ингээ аваа явчих юмсан даа л гэж. Тэ. Тэгээд одоо хойноос залуу үе залгамж халаанууд одоо зөндөө л гарч ирнэ шүү дээ. Тэгэл тэр бүгдтэй бас нэг нөгөө буруу үлгэр дуурайл үзүүлэх нэг настай хүн шиг яриад нөө. Буруу үлгэр дуурайл үзүүлэхгүй юмсан даа л гэж. Тэ яг нөгөө зорилго гэх юм бол одоо нөгөө наадан нэргээ морин уралдаан гэдэг чинь үндэсний өв соёл болохоор энэ өв соёлдоо бас одоо тодорхой хэмжээгээр оролцож байгаа хүний хувьд бас одоо энэ өөрийнхөө хийж байгаа ажлыг бас нэлээд одоо дэлгэрүүлээд энэ студент бас нэг нэлээд сайхан өргөжүүлээд одоо нөгөө удахгүй болох ойн одоо нэг мөчлөг эхлэн штэ. Тэр үед тэр бас нэг баяр наадмыг арай бас нэг өөрөөр үзүүлчих ямар арга зам байна одоо тухайн одоо нөгөө хамтарч ажиллаж байгаа сум орон нутгатайгаа хамтраад бас нэг морийг бас нэг арай өөр төвшөнд нь шууд биш гэсэн тухайн орон зайд нь яаж шууд дамжуулах вэ гэдэг юм уу те бас нэг яаж арай өөр өнцгөөс нэг үзэгчдэд сонирхолтой байх талаас нь хөрөхгүйгээд тиймэрхүү дадын юмнууд дээр бас бодож байна. Бас ажил хэрэг болохоор л юм. Зүгээр миний хувьд хэрвээ хүмүүс ингээд морь тайлбарлагчийн сургалтч гэдэг юм уу дамжаа гэдэг юм уу дадал олох юу хичээлүүлээч гэсэн санал олон ирвэл тийм зүйл хийх боломжтой юу? Яг л орон нутгийн сум одоо баг бариад морь уралдаан гэж. Яг үгүй ядаж одоо улсын хэмжээнд биш юм ахаа тэр хавьда аймагтаа нэг сайхан морь тайлбарлах хүн байж болно шүү дээ. Тий. Морь тайлбарлахаасаа илүүтэйгээр сум болгонд морь цоллооч байгаасаа л гэж би их бодод юм да. Тэр төрүүлж харагдаад ирсэн 5 морийг сайхан алдаршуулдаг тий. Зарим газрууд чинь тэр цоллоочийн асуудал их төлмөг байдаг. Би өөрөө ч хүртэл цоллооч байхгүй өөрөө цололж байсан удаа тэр байлаа шүү дээ. Тий. Тэгэхээр ер нь сум болгон морь цоллоочтой байгаасаа гэж би бас их хөвдөө боддیں۔ За тайлбар бол яг бай нөгөө сум болгон ингээд тэрнийг бол ингээд үүслэр цагаан хоолоогоор номер хэлээ яваад байсан ч болно тий. Тайлбар бол заавал тэр нэг уран зэцэн үгэнгээ урсгаан тогтоогоо болно ш. Үзэгчдэд талбай дээр байгаа үзэгчдэд мэдээлэл үргээд огтл болно. Хамгийн гол нь тэр морь цоллдог улсууд л одоо сум болгонд байгаасаа л гэж л хувьдаа их боддог да. Яг зүгээр морь тайлбарлах сонирхолтой тэргээд хүүхдүүд дүүнер төр зөндөө ханддаг. Тэг таныг хамтаагаа яваа дадлага туршлага. Зарим чамаг одоо бараг багшаа гэдэг юм шиг гамбар тэрэнд оржүүлөө. Тэр хүүхд чамаг багшаа гэдэг байгаагүй юу? Гүү. Андараад нэ. Гүү багшаавын тийм нөгөө шавмаа бэлдэг хэмжээний би чинь болоогүй шүү дээ. Одоо дөнгөж 10 оноос мөр тайлбар нөгөө 10 жил мөр тайлбарлаж штэ. Тэг яг нь тэгэл өөрийн гэсэн өнгөс донжтой болчих. Яг нөгөө анханасаа нөгөө яг мөр тайлбарлана гэдэг чинь юм гэдэг нөгөө онл байхгүй болохоор нөгөө хүн дэлгэхэд их хэцүү. Тэгэл хамгийн гол нь нөгөө нэг тайлбарлагч хүний зайлшгүй байх шаардлагатай одоо нэг даваа талч гэдэг юм уу нэг юм нь болохоор одоо бүртгэл дээр бичсэн те одоо Төв аймгийн Сэргэлийн сумын Монгол улсын тод манлаа яач Хононгийн Батөлгийн өхөө хал заазраг гэл бүртгэл дээр тийм л юм байна шүү дээ. Аль аймаг сумын харьяат үү хэний их үү ямар зүстэй азаргуу хэдэн номертой мөр зуралдаан зүгтийнхэн нэр те тэрнийг ингээд танихгүй бол ингээд бүртгэл дээрээс хараад тэрнийг гагцуу цааш нь дэлгэрүүлээ ярьдаг л байх л тайлбарлагч хүний хамгийн гол чадвар л тийм байх хэрэгтэй. Дэлгэрүүлж л ярьдаг. Одоо Төв аймгийн Сэргэлийн сумын Батын хол азраг гэхэд за морийг мэдэхгүй байж болно л та. Бат гэдэг хүн чинь ийм урд нь ингэж ийм амжилт үзүүлсэн ийм удам судартай. За Батагаа мэдэхгүй бол хол азраг нь ийм удам судартай ингэж дахиужсэн гэл. Хамгийн гол нь дэлгэрүүлж ярих нь л. Тэгэхээр өөр бас аяг мэдлэгтэй байна. Тэгэхээр нөгөө их мэдээлэл цуглуулах шаардлагатай. Судалгаа хийх шаардлагатай. За эндээс нөгөө нарийн зураглаач маань дуусах гэсэн дадлага болж нэлээ удаа ярьчих шиг байлаа. Бас бидний урилгыг хүлээж сэлгэрэнгүй сайхан ярилцсанд баярлалаа. Гамбартаа ер нь бол ингэж нөх удаа ярьж байгаагүй мэн хоёлаа тий. Ярьж байгаагүй бах. Нэг сэтгүүл өвлцөж авалцах сүл минь мэдих төдийл ярьдаг байсан. За тэгээ бас бидний урилгыг сэтгүүлийн маань анх гарсан цагаас бас гамбартай маш их баярлаж явдаг. Сэтгүүлийн маань анх гарсан цагаас нь эхлээд дугаараар нь авч уншдаг. Миний зүгээс тавьсан бүх саналуудад нээлттэй хамтлагуудаа маш их баярлж явдаг. Тэгээ амжилт амьдралд наадчрал сайн сайхан бүхний хүсэн өрөөё. За баярлалаа. Тэгээд Тодмогны сэтгүүлийн тав хүндээ бас их
Их баярлалаа. Ажилтнууд одоо өндөр амжилт хүсье. Би одоо Тодмогны сэтгүүлийг байнга одоо уншдаг. Тэндээс одоо өөрийнхөө мэдгүй асар их мэдээллийг олж авдаг. Тэр нь нөгөө миний одоо тайлбарт маш их одоо хэрэг болдог. Тэгээ нөгөө аймаг сумгүй одоо нөгөө бүх аймгийн дугаар, сумдын тусгай дугаар ингээл гардаг. Тэгэхээр ерөөсөө л энэ Төв Азийн цэежин нутагтай энэ одоо дархан суурьс одоо манай малчид уяач иддэг чинь Монголын их хэр талыг эзэнтэй байлгаж байгаа улсууд нь шүү дээ. Тэр сайхан улсуудын одоо үүх намтар одоо яг морьтны соёл тал дээр нь одоо Тодмогны сэтгүүлийг сайхан баримтаглаад ингээ хойж үдээж байгаа гэж одоо хувьдаг боддог. Тэгээ та бүхнийхээ ажилд бас өндөрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөе. Тэгээд мөн Тодмогны подкастыг одоо үзэн суугаа Монголын нийт ард түмэндээ ардын явсгалын 99 жил баяр зангал наадмын одоо мэндийг дэвшүүлье. Дахин дэвшүүлээд та бүхэн минь хотл олноороо дэн жотойдл сайхан наадарэ гэж хүсэн өрөөё. Морьд монголчуудын мөнхийн өмг шиг.